Hi guys, хоболхой болонгийн хаан цаашинхан дугаарт тавтай морил. За юу ацхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ юу гэж дахин нэгэн weekly recap бичлэгээрээ энэ 7 хоногт уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. За та нар маань санаж байгаа бол саяхан weekly recap орсон байгаа яг энэ 7 хоногт. Гэхдээ тэрхүү weekly recap дээр бол ихэвчлэн бараг нэг 70-80% мэдээлэл нь яг нэг Met Gala-гийн тухай хов живүүд, драманууд одоо яриад явсан шүү дээ. Тэгээд нэг үлдсэн 20-30% нь нэг өөр хов живүүд байсан учраас тэгээд энэ 7 хоногт бас яг тэр бичлэгийг хийж дуусны дараагаар маш олон шинэ хов живүүд гарч ирсэн байгаа интернет дээр. Тийм болохоор заавал дараагийн 7 хоног гэж хүлээж яхаар энэ 7 хоногтой багтаага та бүхэндээ weekly recap хөргөчэй гэж бодлоо. Тэгэхээр ингээд те энэ 7 хоногт 2-2 weekly recap орж та нарыгаа жаргаж ин шүү манайхаа. За ингээд хэдүүлээ мэдээллүүд их байгаа болохоор олон юм яриад байлгүй шууд эхнийхээ хов живрүүгээ орцгоё. Эхний маань мэдээлэл болохоор Katy Perry-гийн тухай мэдээлэл нь окей. За Katy Perry яасан гэж манайхаа та нар ер нь мэдсэн үү? Ойрын үед Katy Perry-гийн бүр маш олон жилийн өмнө гаргаж байсан те. Яг карьерийнхаа ихэнх үед гаргаж исэн Teenage Dream гэдэг тэрхүү одоо альбомд нь цомогт нь орж исэн дуу болох The One That Got Away гэдэг энэхүү дуун дахиж ингээд амар тренд болоод байгаа шүү дээ. Бүр амар тренд болоод дахиж хаасайгүй энэ тэнүүгээр FM энэ тэрээр тоглогдоод сошиал медиагаар ч нэг айгүйх яваад тэр битгий хэл манайхаа Billboard Hot 100 гэдэг нэг чарт байгаа шүү дээ, тэ. Хамгийн шилдэг халуухан 100 дуу гэсэн тэрхүү чартанд хүртэл дахиад re-enter хийчихсэн. Дахиад ороод ирсэн гэсэн үг. Дахиад тэр 100 шилдэг дууны жагсаалтанд явж байгаа яг одоогоор. Тэгээ ийм гайхалтай амжилтыг үзүүлээд байгаа бүр маш олон жилийн дараагаар ингэж хуучин дуу Billboard Hot 100 дээр ингэж орж ирнэ гэдэг чинь бас ингээл айгүй big deal байдаг штэ тэ. Тэгэхээр ингээд үнэхээр Katy-гийн хувьд айгүй тийм тэ successful явж байгаа гэсэн үг юм, окей. За энэ гэхдээ ойлгомжтой л да. Яагаад The One That Got Away гэдэг энэ хуучин дуу ингээд дахиад ингээд хит болоод унаа гэхээр ойлгомжтой. Thanks to TikTok, thanks to the social media platforms. Тэ угаасаа яалтчгүй TikTok ч юм бол яг тэр шугамар айгу гоё платформ шүү дээ, тэ. Хичнээн дээр үеийн 10, 20, 30 жилийн өмнөх дуунууд байсан ч гэсэндээ TikTok-ийн ачаар янз бүрийн нэг тренд гараад ирэх юм уу те. Тэр үед тиймэрхүү дээр үеийн дуунууд дахиад ингээд бүр хит болох боломжтой байдаг. Тийм учраас яг одоо TikTok-оос болоод ингээд The One That Got Away гэдэг энэхүү дуун дахиж хит болж байгаа гэсэн үг юм. За тэгээд Katy Perry болон Katy Perry-гийн одоо энэ багийнх нь айгүй ухаантай заяа. Угаасаа ингээд харж байгаа шүү дээ энэ хүү дээр үеийнхэн дуун ингээд айгүй хит болоод унж байгааг харж байгаа учраас энийгээ улам ингээд ирчимжүүлэх гээд янз бүрийн тийм promotional одоо арга тактикуудыг хэрэглэж эхэлсэн байгаа. Одоо жишээ нь гэх юм бол 4 сард яг тэрхүү нэг дууныхаа уулын тэр дуу угаасаа айл үжиний клиптэй дуу шүү дээ, тэ. Тэр клип нь айл дээр үед тухайн үед гарч исэн. Харин энэ саяны өнгөрсөн 4 сард болохоор Katy-гийн багийнх нь тэрхүү клипнийх нь extended version-ыг оруулсан юм байна лээ. Зарим одоо иймэрхүү клипүүд ч юм уу эсвэл кинонууд ч юм уу те director's cut, extended cut энэ гэмнүүд байдаг шүү дээ, те. Яг тухайн original клип нь ч юм уу original одоо кинонд нь ороогүй дүрснүүдийг одоо хүмүүст хүргэх гээд ч юм уу одоо үзэгчдийн хүсэлтээр ч гэдэг юм уу фэний хүсэлтээр ч гэдэг юм уу ингээд илүү ингээд дүрснүүдийг нь тавьдаг штэ тий. Тим зүйлийг хийсэн байгаа. Тэгээд тийм илүү уртсгсан хэмжээнийхаа клипийг өнгөрсөн 4 сард ингэж цацсан байгаа. За түүнээс гадна манайхан бүр EP гаргасан байгаа. EP гэдэг чинь ер нь нэг тийм жижигхэн мини цомог гэсэн үг шүү дээ. Цомог ч юм уу те хитгэн дуутай байдаг. За тэгээд тэр EP нь болохоор шүү дээ ийм нэртэй Thinking of the One That Got Away гэдэг нэртэй заяа. Тэгэнгүүтээ энэ дотор нь болохоор энэ EP-нд нь хідэн дуу байгаа вэ гэхээр 2хан дуу байгаа. Тэр нь болохоор Thinking of You гэдэг өөрийнх нь бас л нэлээд олон жилийн өмнө гаргаж ирсэн дуу. За түүнээс гадна The One That Got Away гэдэг энэ хүү хоёр дуугаа ингэж нийлүүлээд EP болгоод дахиж шөнөөр гаргасан байна. За тэгээд манайхаа одоо ингэж яг ярих гэж байгаа гол юм руу орох гэж шүү Katy-гийн талаар. Одоо энэ дууны талаар бол нэг ярих гэдэг байгаа биш заяа, окей. Гэхдээ ер нь холбогдолтой л да гэхдээ гол юм руу одоо орох гэж байна.
wait. Okay, би ингээд сая оршлоо өгөглөө явж байгаа байхгүй юу. Тэгээ та нар энэ дуугийн The One That Got Away гэдэг энэ хүү гахалтай дуу Katy нэгэн хуучин найзлуудаа ex найзлуудад зориулж дуулж исэн дуу гэдгийг мэдэх үү? Yes. 2017 онд James Courtney шоунд орж явахдаа яг хэлжсэн энэ талаар ингээд те энэ хүү дуу нь болохоор миний те ex найз залуу Josh Groban зориулж те ингэж би биччихсэн тэр хүнд зориулж дуулж исэн гэдгээ яг одоо ил болгосон байгаа. Тэгээд л хүмүүс чинь тэр үед бөө юм болж исэн. Oh my god гэлдээс Josh Groban зориулж хийжсэн дуу юм байна шүү. Тэгэхээр Josh Groban чинь Katy Perry-гийн хувьд болохоор The One That Got Away юм байна шүү тэр гэл тэгж ярьжсэн. Тэгэд та нар хэрэг мэдгүй хүмүүст нь тайлбарлаад өгч гэхэд The One That Got Away гэдэг чинь ер нь нэг тийм хэллэг байхгүй юу? Хайр дурлалын хувьд. Юу вэ гэж байгаа гэхээр орчуулга нь болохоор чамаас ингээд салаад чамаас ингээ алга болоод яваад өгч гэсэн хүн л гэсэн утгатай. Гэтэ тэр нь бас цаана айгүй утга учиртай заяа. Одоо ингээд яг би энтэйгээ ингээд таарч тохирч байгаа гоё хосууд байлаа гэж бодъё те. Тэгж яхад нэг нь одоо хоёр биендээ бүр айгүй хайртай те. Тэгсэн мөртлөө нөгөөх нь одоо нэг хүн нь за би энэ хүнтэйж үнэхээр яг ирээдүгээ те ингээд яг харж чадахгүй байна гэж бодсон тохиолдолд те хэдийгээр бүр ингээд амар гоё хосууд гэж хүмүүс хардаг ч юм уу те. Би бинд амар хайртай мөртлөө үнэхээр нэг хүн нь бол ингээд те юу яахгүй ирээдүгээ харахгүй ч юм уу те. Тэгээд ингээд салаа явчихдаг. Тэгээд нөгөө үлдэж байгаа хүн нь одоо тий хаягдсан хүн ч юм уу тий тэр хүнийгээ дандаа боддог амьдралынхаа туршидтэй ингээл oh my god the one that got away тий тэр хүн намайг ингээд хаяад явсан тэр хайрт залуу минь ч гэдэг юм уу хайрт бүсгүй минь ч гэдэг юм уу тий нэг тийм хайр дурлалыг одоо тий тэгж хайж явсан хүнийг the one that got away гэж ярьдаг. Тийм учраас ингээм амар юм утга учиртай дуугаа шүү дээ. Тэгээд уус та нар клипийг нь үзчихсэн бол уусаа ойлгож байгаа байх. За тэгээд энэ дууга Josh Groban зориулсан гэж хэлсэн учраас хүмүүс бүр ингээд бөө юм болж исэн гэсэн үгийн тухайн үедээ. За тэгсэн чин одоо яасан гэж манайхан өнөр байж байгаа тэр Josh Groban гэдэг залуу чинь бас өөрөө дуучин шүү дээ тий. Ингээд гэтээ ер нь classical төрлийн дуучин нэг opera дөр мөрийг одоо ингэж popтай ингэж одоо хослуулж дуулдаг тийм дуучин байгаа. Тэгээ бас анх бол карьераа эхлэхдээ болохоор театрын драмын жүжигчнэр ингэж эхлүүлж исэн ийм залуу байдаг. За тэгээ тэр Josh Groban чинь юу ахгүй манайха. Та нар бас санаж байгаа бол би нөгөө нэг Orlando Bloom, Katy Perry хоёрын салтын тухай ярьж байхдаа энийг хальт меншн хийжсэн шүү дээ. Нэлээд олон жилийн өмнө Katy Perry нөгөө нэг James Courtney шоунд ороод нэг тийм юу яадаг штэ хэсэг тоглоом тоглодог хэсэг те Spill Your Guts ч үлээ те тэгэд нэг бол асуултанд хариулна тэгээд асуултанд хариулахгүй гэх юм бол амар заав юмнуудыг иддэгтэй ингээл шижиг юмнуудыг иддэг штэ те тэгээд тийм яг хэсэгт орж байхдаа асуулт ингээд James Corden асууж байгаа ингээд өөрийнхөө эксүүдийг ингээд орондоо хэр сайн бэ те гэдгээр ингээд rank хийн гэд 3x-ийн нэрийг нь хэлсэн. 3x ч гээгүй. Яг тухайн үед Katy Perry ч Orlando Bloom-тэй яг үерхэд эхэлчихсэн байсан үе. Тэгээд яг Orlando Bloom-ыг оролцуулаад яг хамгийн сайн одоо те ингэж орондоо гэсэн юм 3 хүнийг ranklээ гэд. Тэгсэн чинь хамгийн top тэг хамгийн одоо шилдэг орондоо гэсэнд нь Katy Perry ч тухайн үед Josh Groban-ыг сонгож ирсэн штэ өөрийнхөө эксийг. Тэгэл бас тэр үед чинь бөө юм болж исэн хүмүүс яана одоогийнхоо тэг current boyfriend Orlando Bloom бас бүр ингэж яга хайчж байгаа юм биш үү те жоохон шэдигээ хайчж байгаа юм биш үү өөрийнхөө эксийг орондоо илүү одоогийнхоо бойфрендээс илүү орондоо сайн гэчгээр одоо одоогийнх нь найзлууд муухай санагдны үстэй энэ төр гэл бөө юм болж тэгээд тэр Josh Groban байгаа юм аа. За манайхаа тэгээ би одоо яагаад ингэж энэ Josh Groban гэдэг хүний талаар ингэж амар яриад байгаа вэ гэхээр ч одоо ярих гэж байгаа яг тэр гол юм маань энэ хүнтэй холбоотой байхгүй юу. Сая өнгөрсөн 4 сарын 21-ний өдөр Josh Groban өөрийнхөө найз охин бас айгүй удаан хугацааны найз охин байсан драмын жүжигчин Natalie McQueen гэдэг эмэгтэйтэй албан ёсоор ингээд сүү тавьсан найз охиндоо ингээд те proposal хийсэн гэдгээ зарлсан. За тэгэл тэрийг ингээ хэвлэл мэдээлэл бичээлтэй People Magazine тэр ингээл бичиж мичээл ингээл Josh Groban гэрэл сүү тавьж андэр гэж бичсэн байгаа. За тэгсэн чинь Katy Perry бүр үнэхээр инээдтэй зүйлийг хийсэн. Энэ бол үнэхээр инээдтэй заяа. Тэг хүмүүс бол Katy Perry-г энэ тал дээр нь бол айгүй ингэж биширч байгаа бишрээд ингээд те Katy Perry айгүй гоё ингээд юу
sense of humorтэй хүн байна те ойрын жилүүдэд Katy Perry-гийн минэттэй юм хийж байгааг харсангууд айгүй гоё юм ч гэх юм уу те ийм ярьж байгаа. Юу хийсэн бэ гэхээр тэр инэттэй юм нэ штэ те 5 сарын 11-ний өдөр өөрийнхөө TikTok аккаунт дээр гарч ирээд нэгэн бичлэгийг хийсэн байгаа юм. За ямар бичлэг байсан бэ гэхээр өчтөд манайхаа эхлээл ингээл бичлэг нэхлэхэд бол зүгээр нөгөө нэг green screen тавьсан байгаа байхгүй юу. Одоо ингээд ямар green screen background байсан бэ гэхээр өчтөд яг тэр Josh Groban сүү тавьжээ гэсэн яг тэр нөгөө нийтлэлийг сайтын нийтлэл ингээд тавьсан байгаа байхгүй юу. Тэгснэ өөрөгийг үнтхий яг тэр green screen-ийнхаа өмнө гараад ирдэг заяа тэр background-ийнхаа өмнө гараад ирдэг. Тэг ингээд зүгээр нөгөө нэг халаад өмссөн байгаа юм заяа. Гэрийн халаад bathrobe өмсчихсэн. За тэгэнгүүтэл ингээд амар суугаатал. Айгу тийм сэтгэл нь гутарцсан хэвээр бүр ингээд бүр амар те айгу хэцүү байгаа хүний те бүр тийм disheveled айгу хэцүү байгаа хүний царай гаргаад л те ингээл яг суугаал тэгээ аяг гаргаж ирэнгүүтээ яг пив задлж байгаа байхгүй лаацтай пив залгаал нөгөө нэг стаканта хийгээл заяа тэгэл тэр нэг жоохон хөөсрөөл асгарч масгараал тэрийг барингуудаа амар гэж уугаал заяа тэгсэн чи уунгууд ингээл пив ингээл халаад малгарууд нь асгараал тэгэл тэнгүүд Katy гэл яг уйлж байгаа юм шиг худалгааж үжиглээл те бүр ингээд айгуу сэтгэл нь хэцүү байгаа хүншгэл нэг тийм инээдтэй бичлэгийг хийгээд тавьсан байсан. За тэгээд ээжтэй хамгийн инээдтэй тэр бичлэг дээрээ ямар дууг ашигласан бэ гэж just guess. Yes. The one that got away гэдэг яг тэр дууга Josh Groban зориулж дуулж исэн, бичиж исэн тэрхүү дууга ашигласан байгаа юм. Isn't that crazy? But амар эцтэй би ч гэсэн тэрийг харчаад oh my god. Би анх тэрийг харчаад болохоор энийг яг жинхнээсээ Katy Perry-гийн аккаунт гэж юусэн бодоогүй зүгээр ингээ хүмүүс худлаа AI интерьер ингээ юм хийсэн ч юм уу те гэж бодоод тэрийг үдчихэд тэгэд яг доотлолоо харсан чи яг Katy Perry-гийн яг өөрийнх нь нэртэй нөө blue check markтэй яг үнэхээр Katy Perry-гийн TikTok аккаунт байгаа байхгүй тэгэд үнэхээр oh my god it's diabolical те тэр гадуур амар ярьсан те угаасаа энэ тал дээр бол яалтчгүй ингээ Katy Perry айгүй ингэж praise хийж байгаа үнэхээр инээдтэй sense of humorтэй хошин шогийн хүн байна те айгүй гоё ингээд те яг цагаа олж те үнэхээр гоё мэдрэмжтэйгээр ингэж хөөрхөн инээдтэй юм хийсэн байна гэж хүмүүс үзээд байгаа. Тэгээд энэ хоёр тэнд хэдийгээр exo ч гэсэн амар тийм бибинтэй амар дургуйтай теста тэнийг гачаа амтэн ч гэдэг юм уу те ингээд би нэг муулаа яваад байдаг exo байдаг штэ те team төрлийн бол exo биш байхгүй энэ хоёр чинь ингээд айгүй тийм гой сайхан харилцаа холбоотой байдгийн мэн лээ. Одоо чинь ингэдэг юм бол би та нарт хэлсэн шүү дээ, тэ түрүүн 2017 онд James Corden шоун дээр ингээд энэ дуу бол ингээд James Corden-ийн тухай юу лээ? Josh Groban-ийн тухай гэд хэлсэн шүү дээ, тэ. Тэгсэн чинь дараагаар нь яг жилийн дараагаар 2018 онд Josh Groban өөрөө Watch What Happens Live гэдэг нэг ийм шоунд оролцож исэн мэн л да. Тэгээ тэр үед нь ингээд хүмүүс тэр сурвалжлагч нь асуусан юм байна л да. Өчигдээ сонсноо та нэг яг найз охинжиндээ Katy Perry ингээд тэр дуугчны чам зориулж битсэн гэсэн штэ гэдгсэн чинь Josh Groban хариулахтаа болохоор харин тийм би ингээд тэ ерөөсөө тэрийг I wasn't expecting яа гэж тэгж аахгүй би ерөөс тэрийг сонсоод айгүй шоконд орсон. Үнэхээр ингээд дахиад алиутай байж та би үнэхээр зөв сонсноо гэж дахиад ингээд бүр сонсох хэмжээний тэгэж ингээд шоконд орсон. Тэгээд but it's very sweet of her to say that гэж хэлжсэн. Гэтэ үнэхээр Katy тэ ингэж хэлсэн тэр тухай тэгэж хийсэн нь бол надад үнэхээр гоё санагцсан. Айгу гоё sweet зүйл хийсэн гэдэг зүйлийг тэрхүү ярилцлаган дээр ярьж исэн юм байна лээ. Тэгэхээр ер нь энэ хоёр маань айгу тийм сайхан харилцаатай те ингэж салсан эксүүд юм байна лээ. За гэхдээ бас нөгөө сайн хажуугаар саар гэдэг шиг те нөгөө нэг ийм сайхан хөгжилтэй зүгээр айгу тийм light heartedly хийсэн те айгу тийм зүгээр хөгжилтэй хошин шогийн маягаар ингэж хийсэн зүйлийг ихэнх хүмүүс за одоо баг нэг 85 6 7 8% гэд хэлчихэж болно зөө ихэнх интернет дээр хүмүүс бол айгу гоё тийм хөнгөнөөр нь нээстэй хаа гэж хүлээж авч байгаа харин нэг ганц 2% ч юм уу те жоохон бас юугаар сөргөөр хүлээж аваад ямар сони юм бэ те тэр сүт бүсгүүд нь те тэр нөгөө нэг хиний Josh Groban-ийн одоо сүт бүсгүүд нь муухай санагдана үстэй X ингээл гарч ирэл тэр одоо залуудан зориулж исэн дуугаа ингэж тавьж байгаа л ингээл бүр ингээл уйлж мулж байгаа царайтай ийм пост мас хийгэлстэй ямар сони эмгтэй өнийг хүндэлдэггүй юм ч гэдэг юм уу те эсвэл тэгээ өөрөө одоо бас харилцаанд байгаа үстэй өөрөө ингээд аль үшний найзлуутай болцоход те одоо хин чин нөгөө нэг Канада улсын former Prime Minister байсан Justin Trudeauтэй үерхэд ааштай тий. Тэгээ одоо өөрөө бас ингээд тий харилцаанд орчихсон, relationship-д орчихсон одоо ийм найзлуутай байж одоо найзлуугаа баг бас хүндлэхгүй байгаа юм шиг санагдаж ийн ингээл тий. Өмнөх ex-ийг ингэж уйлж мөлж одоо харуулж маруулаад гээд нэг жоохон нэг сөргөөр хүлээж авсан хүмүүс бас байна лээ. Гэтэ бол
маш бага. За ямар ч тийм sense of humor-гүй хүмүүс л тэгж өсөргөөр хүлээж авсан юм шиг байлаа. Гэтэ ер нь ихэнх интернет хүмүүс бол те айгүй тийм хөгжилтэйгээр хүлээж авч байгаа. Тэгээд бас хүмүүс бодож байгаа байхгүй айгүй ухаантай байна Katy Perry те. Яагаад тэгэхээр энэхүү олон жилийн өмнө гаргаж ирсэн дуун дахиад ингээд айгүй сэргэгдээд те ингээд амар Billboard Hot 100 энэ төрт ороод л те. Тийм байгаа болохоор улам энийгээ орчимжуулах гээд янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Тэгээд тэрнийх нь нэг нь бас одоо энэхүү TikTok-ийн пост байгаа байхгүй те. Бас айгүй нийтдээ одоо маягаар бас тэр дуугаа ингээд промот хийгээд маркетинг болчихж байгаа гэсэн үг. Ингээд бас үнэхээр ухаантай ажилласан байна гэж хүмүүс ярьж байгаа. Тэгээ хамгийн эцэст гэх юм бол тэрхүү одоо TikTok видеоныхаа доор нь caption дээр нь болохоор зүгээр л congrats баяр хүргэе гэж биччихсэн байсан. За манайхаа эхний мэдээлэл маань болохоор ийм хөөрхөн хөгжилтэй мэдээлэл байлаа. За одоо ингээд хэдүүлээ дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. За байж байгаараа манайхаа хөөрхөн охид trap сонсдог. Сугасаал. За тэгээд инда хүрээ, shut up jumps, өгцөг сайхан бол зүс сайхан, how to flex гэх мэтчлэн энэ гайхалтай дуунуудыг мэдэхгүй хүмүүс гэж баг Монголд ховор байх байхаа гэж бодож байна. За тэгэхээр мэдээж энэхүү хит дуунуудыг түрүүн гаргасан artist бол Гинжин байгаа шүү дээ. Монголын rap industry-ний, hip hop industry-ний нилээд томоохон төлөөлөгч нь яалтчгүй болж чадсан rapper Гинжин маань тун удахгүй өөрийнхөө бие даасан тоглолтыг хийх гэж байгаа юм байна. 5 сарын 30-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 100-100 Homecoming 26 хэмээх нэртэй энэхүү тоглолт нь болох гэж байгаа юм байна. За тэгээ энэ удаагийн 100-100 тоглолт маань бүр маш онцлогтой болж байгаа юм байна. Яагаад гэхээр rapper Гинжин маань өөрөө бие даагаад тоглолтоо хийж байгаа. Тэгээ энэхүү тоглолтных нь set list нь бүр үнэхээр галзуу юм байна. Манайхан Гинжин өөрөө 60 дуу дуулна гэсэн. За тэгээ Гинжингийн set list нь бүр ийм 60 дуунаас бүрдсэн байхаас гадна өөр олон гой guest artistууд оролцож байгаа юм байна. Одоо жишээ нь гэх юм бол Mrs. M, Ice Top, Boggy, Digital Erka, Big G, Цэцэ, Fla, Ука гişиг далаа гэд бүр маш олон өөр guest artistуудтай байх юм байна. За тэгээ TikTok-ийн хувьд гэх юм бол 3 өөр төрлийн TikTok-ууд байгаа юм байна. Энгийн тасалбар, Fan Zone, VIP гэсэн ийм 3 төрлийн TikTok-тэй юм байна. За тэгээ хэрэг та бүхэн маань тасалбараа арай авч амжаагүй тэгээ хаанаас авах вэ гэж бодож байгаа бол Shopee цагийн мэн болон Portal цагийн мэнээс авах боломжтой. Түүнээс гадна GS25 болон CU-гийн бүх салбаруудаас ч гэсэндээ авах боломжтой юм байна. За тэгээ манайха халуун дулаан сайхан зуны өдрүүд ирж байна. Тэгэд зуны уйлралд угаасаа гадаа гоё тоглолт үзээд хөгжим сонсоод найзуудтайгаа hangout хийгээ сууж ах шиг жаргал гэж юу аах вэ? За тийм учраас та бүхэн маань 5 сарын 30-нд болох гэж байгаа энэхүү Гинжингийн бие даасан тоглолт болох 100-100 Homecoming 26 хэмээх энэхүү тоглолтыг сонгож очиод үзээрэй. За манайхан Justin Bieber маань саяхан тэ Coachella дээрс алаад тэ Coachella-гийн түүхэнд хамгийн их цалингаар тэ Coachella-г ингэж headline хийсэн artist болоод the Billy Brood-ийн тэ зүрх сэтгэлийг хөдөлгөөд хуучныхаа дуунуудыг дуулаад аюу гоё тэ ирч хүчтэй Coachella-гийн тийм 2-7 хоногийн тэ туршид ийм гоё үзүүлбэрийг үзүүлээд фэнүүдтэй сайхан бэлэг бариад энэ тэнүүгээр яриулаад Justin Bieber маань үнэхээр сэрэгчжээ. Тэ үнэхээр гоё тэр inner child-аа ингээд heal хийчихсэн байна. Одоо айгүй гоё эрүүл харагдчихээн. Муухай зуухай юм хэрэглэхгүй байгаа юм шиг байна. Justin Bieber маань эргэж ирлээ дэгээл ер нь гадуур хүмүүсийн ярьж байгаа өнгө аястай. Justin тухай ярьж байгаа өнгө аяс олстой эрс өөрчлөгдсөн шүү дээ. Бүгдээрээ магтаад л тэгэл Hailey Bieber ч гэсэндээ магтаад л дээ. Ёстой сайхан хосууч шүү гэдэлстэй явж гисэн байгаа. За тэгсэн чинь тэрхүү одоо магтаал сайшаалтан удаан үргэлжилсэнгүй. Окей. Удаан үргэлжилж чадсангүй маш богино настай байла. Дахиад хил амд ороодгсон манайха Justin Bieber маань. Юу болсон бэ гэсэн чинь айгүй тийм баян тэр бумтан хүмүүсийн нэгэн тийм нууц ивент дээр очиж дуулсан юм байна. Мөнгөөр очиж. Угсаа ойлгомжтой тэгэл очиод дуулж байгаа юм чинь мөнгө авах нь ойлгомжтой шүү дээ. Хинч юугч үнгүү хийхгүй шүү дээ ойлгомжтой. За тэгээд тэр нь шүү дээ ямар ивент байсан бэ гэхээр шүү дээ Palantir Technologies гэдэг энэ компани зохион байгуулж исэн тэр бомбнуудын тийм уулзалт шиг нэг тийм ивент юм байна. Окей. За тэгээд энийг нь хүмүүс олж мэдчихээд боо юм болсон гадуур заяа интернетээр өстө oh my god арайчтэй Justin-ыг ийм хүн гэж бодсонгүй.
Үнэхээр хоёр нүүртэй гар юм а те. Зүгээр ингээ гаднаа болохоор те ингээ social media энэ төр дээр ер нь байгаа байдал нь болохоор өөстөө I don't care about fucking billionaires la би өөстөө I'm gonna do what I'm gonna do гэл ийм царай гаргаад л те ингээл өөстөө тэр бомтнууд өөстөө яршиглэн би бол өөстөө ингээ тэр бомтны баян хүмүүсийн одоо те ингээл юу яаж идэг тийм тоглоом нь биш ч гэдэг юм уу те тэгэл өөстөө нөгөө нэг өмнөх менежер Scooter Braun интересээс салаад л те ингээл баахан хүмүүсээс харьцаа талбайгаа таслаад л өөстөө би өөстөө баг independent band өөстөө та нар шиг тэр бомт хүмүүс над хэрэггүй энэ төр гэдэг тэгэж тийм зан чанар гаргадаг худлаа гаднаа ингээ сошиал медиа дээр гаргадаг мөртлөө яг үнэндээ болохоор ийм гар байсан байж тээ очоод энэ тэр бомтон хүмүүсийн ийм арга хэмжээнд нь мөнгөөр дуулж муулаад явж идэг. Тэгэхээр угаасаа л тэгэл худлаа нүүр царай гаргадаг, хоёр нүүр гаргадаг юм байна, hypocrite юм байна тэр гэдэлтэй баахан гадуур ярьж өгсөн байгаа хгүй. За тэгээд энэ зүгээр ч нэг тэр бомтнуудын уулзалт болохоор шүү дээ ингээд уурлаад байгаа юм биш сая хүмүүс. Энэ Palantir юу лээ? Palantir Technologies гэдэг компани зүгээр ч нэг компани биш. Угаасаа хүмүүсээс айгүй хүзэн ядалтыг авдаг компани байна л да. Яадаг компани гэхээр шүү дээ энэ бол Data Analytics Company гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүх хүмүүсийн манайхаа датагийн цуглуулдаг. Миний чиний та нарын те. За мэдгүй байна. Яг дэлхийд даяар үгүй мэдгүй байна. Maybe not. I don't know, okay? Ямар ч гэсэн Америкийн ард иргэдийн Америкт амьдарч байгаа хүмүүсийн бүх датагийн цуглуулдаг ийм компани байгаа байхгүй юу? Тэгээ миний хувийн мэдээлэл одоо миний хүмүүс тэгж ярьдаг иймэрхүү жарэ analytics компаниуд чинь бол чамайг өөрөөс чинь сайн мэдж байгаа иймэрхүү компаниуд. Чи баг өөрөөхөө мэдгүй юмыг энэ компаниуд мэдж байгаа гэж ярьдаг. Тэгээ бүр амар ингээд тэгээ хүний хувийн мэдээлэл энэ бүгдийг нь дээрэг ингэж цуглуулж байгаа ийм компани байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь энэ компани сая сүүлд одоо айгүй хил амд ороод байгаа нь юу вэ гэхээр Trumpтай айгүйх нэгдэж ажиллаж байгаа. Trumpийн юун дээр ямар policy дээр ингэж хамтарч ажиллаад аав гэхээр шүү дээ. Trump ч одоо гарсан цагаас ахуулаад ер нь гарахаасаа өмнө хэлжсэн шүү дээ. Би ингээд illegal immigrants-уудыг deport хийнэ. Би ерөнхийлөгч болох юм бол те хууль бусаар орж ирсэн хараар амьдарч байгаа хууль бус одоо хүмүүсийг те бүгдийг нь хөөж гарганаа бүр масаар нь их бүгдээр ингээд бөөнөр нь барьж байгаа deport хийнэ гэдэл сонгуулийн үеэр ерөнхийлөгч болохоос өмнө л яриад байсан. Тэгэл ерөнхийлөгч болчоод яг л тэр ярьжсэн юм аа хийгээл эхэлсэн шүү дээ. Тэр mass deportation of illegal immigrants яг тэр асуудал дээр энэ data analytics компани айгүй хамтарч оролцож байгаа гинэ. Тэр одоо нууцаар амьдарч байгаа, хууль бусаар орж ирсэн, хараар амьдарч байгаа хүмүүсийн датаг нь цуглуулдаг гэж байгаа байхгүй юу? Бүх датаг нь цуглуулад одоо энэ ICE гэдэг одоо энэ хүү agency те энэ government agency ингээд цагаачлалын албаны ажилтнуудад ингээд өгчдөг. За одоо тэнд одоо тийм хүн байна шүү ч гэдэг юм уу те бүх датаг нь мэдж байгаа учраас тэгээд тэр одоо датаныхын дагуу очоод тэр баримтлагаагаа хийдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яг энэ хүү deportation policy дээр айгүй их ингэж хамтарч ажиллаж байгаа Trumpтай. Тэгээд тэрнээсээ болоод айгүй их одоо ингэ backlash улам илүү их backlash авч байгаа гэсэн үг юм. За тэгээд ч болоогүй манайхаа. Сая нэг Ирантай ингээд байн болсон шүү дээ ингээд Америк, Иран хоёр те. Тэгэхэд одоо Ираны дээш Иран руу явуулсан одоо энэ хүү нэг Америкаас явуулсан тэрхүү дронууд дээ шүү дээ. Дайны үед хэрэглэгдэж байгаа дронууд. Тэр дронуудыг одоо энэ компани хийсэн гэж байгаа байхгүй юу? Энэ компаниас хийдэг одоо хамаг системийг нь хийдэг гинэ. Тэгэнгүүт бас тэгээ тэрнээс болоод айгүйх backlash авдаг компани байгаа. За тэгээд энэ хүү ивент нь уул нь бол нууцлагдмал байдалтай болох ёстой байсан. Тэгж олон нийтэд ингээл зарлал тэ хэвлэл мэдээлэл гараад ийм ивент болж байгаа ч гэм үү те. Тэгдэг ивент биш ингээ айгүй тийм цомхон хүрээндтэй нууцаар ингээд болдог одоо ийм ивент байгаа байхгүй юу. За тэгээ энэ нь болохоор яг Калифорниад байрладаг Rosewood Miramar Beach гэдэг ийм хотелд болж өнгөрсөн юм байна. За тэг хүмүүс яаж энийг олоод мэдчихсэн бэ гэхээр яг тэнд ажиллаж исэн яг тэрхүү ивент дээр ажиллаж исэн нэгэн ажилтан одоо яг ивентнийх нь нэг тийм schedule гэдэг шүү дээ. За одоо тэдэн цагт одоо яг банкуд болно ч гэх юм уу те. За тэдэн цагт болохоор Justin perform хийн. За тэдэн цагт тэр үг хэлнэ гэдэг нэг одоо ивентнийх нь яг бүтэн одоо цагийнх нь хуваар schedule байгаа шүү дээ. Тэрийнх нь зургийг аваад тэрхүү одоо ажилт нь тэн ивент дээр ажиллаж байсан ажилт нь юун дээр Twitter дээр тавьчих юм манайха X дээр тавьчихаж. Тэгээд хүмүүс олоо мэдчихсэн байгаа байхгүй. Тэгээд харсан чинь Justin Bieber perform хийж ингэж бичигдсэн байсан. Түүнээс гадна одоо ингээд Justin Bieber Manor Bar and Veranda гэдэг яг тэрхүү
баарных нь хэсэгтээ ингээд Justin Bieber 8 цаг 15 минутанд тэ оройн 8 цаг 15 минутанд одоо перформ хийнэ гэдэг ингээд бүр бичигдсэн байхгүй. За тэгээд цаашлаад ингээд харсан чинь бас өөр ингээд олонний танил хүмүүс байна гэж аахгүй. Одоо чинь хэм бол Trevor Noah, Julia Roberts, жүжигчин Julia Roberts, за тэгээд Oprah Winfrey гэсэн хүмүүс байсан юм лээ. За тэгээд хамгийн их шоконд орж байгаа нь болохоор яалтчгүй Justin Bieber болон Julia Roberts байгаа. Үнэхээр энэ хоёрыг бол иймэрхүү тэрбумтнуудын те ийм арга хэмжээнд ороод ингээд явж ингэж өстө үнэхээр бодсонгүй арай өөрөөр харж ирсэн гэж ярьж байгаа. За тэгээд яг Oprah ч юм бол угаасаа л ингээд иймэрхүү баян хүмүүстэй тэгээ тэрбумтай хүмүүстэй нийтлэлийн тэнэгээр явж идэг шүү дээ. Тэгэхээр Oprah-гийн хувьд бол нэх гайхаад ах зүйл бол байхгүй. За тэгээд бүр ингээд хүмүүсээ айгүй дургу хүргэж байгаа юм болохоор Justin-ийн хувьд те Justin, Hailey хоёр сая өнгөрсөн Grammy дээр ирэхдээ юу зүжигсэн ирлээ та нар санаж байгаа юу? Нэг хэсэг одууд Ice Out гэсэн нэг пенүүдийг те ингрийн зүйлтнүүдийг зүүж иржсэн да нэг жижигэн ингрийн зүйлтнүүд тэр нь болохоор те Ice гэдэг чинь одоо яг тэр нэг цагаачлалын Америкийн цагаачлалын байгууллага штэ. Одоо тэгээд тэр Ice agent-үүд чинь Ice-ийн цэргүүд чинь цагдаа очиж ингэж энэ баримтчилгаануудыг хийдэг. Энэ одоо хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн баримтчилгааг хийдэг. Тэнгүүд те Ice Out буюу те энэ Ice-ийг бол ингээд те манай хотуудаас улс орнуудаас ингээд хол байлгах хэрэгтэй гэж одоо ерөнд те Trump-ийн энэ deportation-ы эсрэг Ice-ийн эсрэг байгаа гэдгийг ингээд илэрхийлсэн тийм пинүүд байгаа штэ. За тэгээд Hailey Justin хоёр нэг л их сүрхийдээ ингээд иймэрхүү хууль бус цагаачдыг хөөж гаргадаг зүйлийн эсрэг юм шиг тийм байр суурьтайгаар ингэж те Ice Out энэ гэсэн пэнийг зүүж ирдэг мөртлөө яг тэрийг нь одоо тэр deportation-ыг яг явуулахад тусалдаг тэр одоо хууль бусаар амьдарч байгаа цагаач нарын мэдээллийг нь датануудыг нь цуглуулад энэ Ice-ийн эйжентүүдэд өгдөг энэ яг гол компанийг нь дэмжиж тэр гол компанийх нь ийм том ивент дээр нь очиод дуулаад сууж идэг. Тэгэхээр яг ингээд hypocrite байна. Хоёр нүртэй ярьсан одоо ярьж байгаа зүйл нь гаргаж байгаа үйлдэлээс нь зөрөөд байна гэдэг ийм зүйлээ ингэж хүмүүс айгүйх гадуур ярьж байгаа. За тэгээд энэ зүйлээс нь болоод одоо Hailey Bieber-ийн бүр амар олон жилийн өмнө бичижсэн тэгээ жоохон бахта одоо teenager энэ төр байхдаа бичдэг байсан тэрхүү нэг жоохон racist жоохон ч гэдэг юм байхгүй л дээ. Ер нь тэ одоо арьсангөр үзэн ялгарлсан тийм одоо өнгө аястай жоохон эвгүй твитнүүд нь дахиж resurface хийсэн. Гэтэ энэ твитнүүдийг бол ингээл те бараг жилдээ 2-3 удаа хүмүүс гаргаж ирж resurface хийлэгдэг штэ те. Янз бүрийн болонгууд Hailey-гийн талаа нэг жоохон л болонгууд дахиад л энэ твитнүүдийг гаргаад ирдэг штэ те. Та нар бол бас харж л байсан байх гэж бодож байна. Ялангуяа миний чаналын үзэгчид бол харж л байсан. Одоо чи нэг ийм 2012 онд бичижсэн нэг ийм твит идэг штэ. Shut up before I smack you back to your own country гэжсэн те. Тэр нь болохоор би чамайг өөрийн чинь ирсэн тэр улс руу чинь алгадаад явуулчих шүү тийм болохоор зүгээр л чимээгүй байгаараа тий аматтаар гэсэн утгатай нэг ийм твитийг бичижсэн байгаа байхгүй юу. Тэгээ ер нь go back to your own country гэдэг чинь айгүй тийм муухай төрлийн үг шүү дээ. Ер нь ялангуяа нөгөө Америкт айгүйх одоо иймэрхүү өөр арьсны хүмүүс одоо өөр газраас оршин одоо ирсэн хүмүүс нийлж агаад хурж ирээд амьдардаг ийм улс учраас ялангуяа ийм цагаан арьстай хүмүүс ч юм уу те go back to your own country энэ гэхээр айгүй тийм муухай racist одоо те хэллэг гэж хүмүүс боддог байхгүй. Тийм учраас одоо энийг бол racist tweet байна гэж үздэг. За түүнээс гадна одоо ийм 2013 онд хийжсэн ийм твит байгаа байхгүй. To those foreigners who don't celebrate Thanksgiving, so sorry your country didn't have pilgrims and Indians to start such a sick holiday. Интергэлтэй. Одоо манай Америк шиг одоо ийм талархлын баяр гэж байдаггүй ийм улс орнуудаас ирсэн иймэрхүү гадаадын хүмүүс байгаа бол ёстой уучлаарай те зүгээр л та нар бол ийм pilgrim болон уугуул Америк хүмүүсийн ийм зохион байгуулсан ийм гоё те одоо баяр наадам байхгүй гэдэгтээ өөрсөндөө баг харамсах хэрэгтэй гэсэн ухаан нэг ер нь тиймэрхүү жоохон эвгүй өнгө аястай ийм твит байгаа юм. За тэгэл түүнээс гадна би одоо ингээд цагаан арьстай байжгаад Флорид руу яваад хэсэг хугацаанд те ингээд бич мичдэр одоо бие шараад буцаж хурж ирэхдээ ингээд баг өөр арьсны хүн болцсон ирдгийг хар арьстай хүн болцсон ирдгийг гэсэн ухаантай нэг тийм хар арьстай хүний эможи энэ төр ашигласан байсан твитнүүд байдаг байхгүй юу?
За тэрч битгий нэг N үгийг хэлжсэн тийм одоо твитнүүд ч гэсэндээ байдаг. За гих мэдчлэн ийм одоо дээр үеийнхэн жоохон racist өнгө аяста те иймэрхүү одоо твитнүүд нь дахиж эргэж гараад ирээд байгаа. Одоо энэ зүйлээс болоод тэгэл хүмүүс те энэ хоёр ч нэг нь эхнэр нь те угаасаа урд нь ийм racist хүн байсан. Бүр ил ингээл юм бичдэг байсан. Тэгээ нөхөр нь ч гэсэндээ те нэг л худлаа ингээл ice out энэ гэсэн пин те цагаач хүмүүсийг гадны хүмүүсийг айгүйх ингэж хүндэлдэг одоо хайралтай юм шиг ийм дүр үсгдэг мөртлөө яг үндэ болохоор те ингээд шал ийм хачим одоо хаалганы цаана хийгээ явж идэх юм биш те энэ гэл те бөө яриа болсон. За энд дахиад бас ингэж татагдаж орж ирж байгаа хүн хэн байна вэ гэхээр өчтөд манайхаа Billie Eilish. Okay. Яагаад вэ гэхээр Billie Eilish чинь ялангуяа одоо энэ Холливуудын одуудын дундаас хамгийн их vocal байдаг хүн шүү дээ. Иймэрхүү нийгмийн асуудлууд дээр, social issue-нүүд дээр айгүй vocal байдаг. Instagram-аараа өөрийнхөө одоо Instagram, TikTok-ыг ашиглаад айгүй тэрийгэ хэлдэг те. Одоо ялангуяа ийм цагаачлалын асуудал дээр айгүй ярьжсэн шүү дээ. Одоо энэ Trump-ийн эсрэг те, Trump-ийн хүү mass deportation-ийн эсрэг ингээд үг хэлээл өстой те. Америк бол өстой угаасаа цагаач нарын улс орон тэгэхээр өстой бараг ингээд те хүмүүсийг гаргаж явуулж байгаа нь буруу те ice бол өстой буруу ice-ийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй энэ гал тиймэрхүү дандаа Instagram пост эндрүүдийг одоо хийж идэг түүнээс гадна өөр одуудыг ч гэсэндээ call out хийдэг штэ. Хэрвээ өөр одоо Холливуудын одууд өөрсдийнхөө платформыг ашиглаад ингээд те ice-ийн эсрэг байгаа гэдгээ ингээд хэлж дуурахгүй бол хүй Холливуудын одуудаа одоо тэ my fellow Hollywood stars та нар яагаад ингэж дуу хоолойгоо хөрөхгүй байгаа юм бэ энэ гэл ингээл бас одоо тэ чимээгүй байдаг Hollywood одуудыг хүртэлч гэсэндээ ингээл call out хийгээл байдаг штэ. За тийм байж иж хайртай одоо найз нь ч юм уу тэ одоо Billie Eilish бол яалтчгүй Justin-ийн амар галзуу ногоон фэн штэ тий. Тэгээ одоо ингээ өөрөө од болчихсон учраас айгүй ойр дотны одоо family friends-уд болчихсон гэр бүлээрээ найзлдаг юм найзууд болчихсон. Тэгэд тийм байхад өөрийнх нь найз нь гээд байгаа тий ингээ бүр айгүй дотных нь найз нь гээд байгаа ингээд шүтэж явдаг тийм одоо биширдэг хүн нь өөрийнх нь одоо зогсдог бат зогсдог тий. Тийм одоо зүйлийнх нь үзэл бодлынх нь эсрэг зүйлийг хийгээд ахад яагаад Billie Eilish энэ дээр гарч ирж юм ярихгүй байна. Яг л урд нь ярьдаг шигэ те Instagram дээр ингээл гарч ирээд ярьдаг шигэ. Яагаад хүү Justin би үнэхээр чам сэтгэл гутарлаа ч гэдэг юм уу те. Арайч чамайг ингээд энэ компани ийм одоо deportation хийхэд тусалдаг ийм компани ийм ивент дээр очиод дуулаад явж ингэж бодсонгүй гэд яагаад call out хийхгүй байгаа юм бэ? Тэгэхээр одоо Billie Eilish-ыг бас ингээд те айгу тийм hypocrite хүн байна. Худлаа ингээд зарим үед хүссэн үедээ худлаа ингээд л те дүр үсгэж айгуу сайн хүн болж ингэж юм хийдэг. Тэгээд яг өөрийнх нь найз нь ч юм уу те ийм юм хийгээ явчих юм бол амаа чимээгээд те хаймгаад ингээд чимээгүй байгаад байдаг. Гэт ийм байдлаар Billie Eilish бас энд татаж оруулж ирж ингэж гадуур муулаад байгаа юм байна лээ. Тэгээ би та нарт нэг Grammy-гийн бичлэг дээр ярьжсэн шүү дээ. Billie Eilish яг өөрийнхөө шагналыг гардаж авахдаа Grammy-гийн тайзан дээр ингэж яриагаа өгж явахдаа яг энэ талаар ингэж ярьдаг шүү дээ. Ice-ийн эсрэг байгаа энэ гэдгийн тухай айгүйх ингэж дуу хоолойгоо илэрхийлээд тэгээ хамгийн эцэст нь no one is illegal on stolen land гэж хэлдэг шүү дээ. Тэр нь болохоор одоо угаасаа Америк чинь одоо яг уугуул Америкчууд те уугуул индианчуудаас ингэж хулгаалагдаж дээрэмдэгдэж авсан газар нутаг учраас ийм одоо дээрэмдэгдсэн газар нутаг дээр хүмүүс хууль бус байна гэж байхгүй ямар ч хүн хууль бус байна гэж байхгүй ягаад тэгэхээр энэ газар нутагч аль үжэний одоо дээрэмдэгдсэн ийм хулгааны газар нутаг учраас гэсэн ийм утгатай зүйлийг хэлсэн байдаг. Тэгээ тэр үед бол хүмүүсийн амар дургуй хүргэжсэн. Тэгээ тийм зүйл хэлсэн болохоор Grammy-гийн дараахнаар нь амар олон одоо хэвлэл мэдээллийнхэн те бүр ингээд бүр ухаж төвхнөөд ийм юм олж мэдсэн байгаа. Юу вэ гэхээр Billie Eilish-ийн амьдардаг өөрийнх нь хэдэн сая долларын үнэлгээтэй заяа хэдэн сая гэлээ 3 сая долларын үнэлгээтэй тэрхүү том маншн орд харшин Лос Анжелесийн Basin гэдэг энэ газар нутаг дээр ингэж байрладаг гэж байгаа байхгүй юу. За тэр нь юу вэ гэхээр одоо уугуул индианчууд чинь бас ингээ өөр өөрсдийн гэсэн омогтой штэ тий. Тэгээд Tongva гэдэг ийм омгийн Tongva tribe-ийн одоо уул нь ancestral land юм лээ бүр ингээд те эрт одоо бүр ингээ өв залхамжлагдсан те бүр ингээд
залгамжлагдаад явсан тийм газар нутаг юм бэлээ. Энэхүү Тонгва гэдэг омгийн. Тэгэхээр уул нь бол индианчуудын газар нутаг байгаа байхгүй. Тэгж яхад ингээд индиачуудаас ингээд булаагаад авчихсан ингээд ийм том майшгуудыг барьчихсан газар юм байна лээ л дээ. Тэг хүмүүс тэрийг олж мэдээд хэвлэл мэдээлэл бүр ингээд цацаад тэгээд бүр ингээд тэр Tongva tribe-ийн одоо тийм баг төлөөлөгч болсон яг тэр омгийн одоо тэргүүлэгч гэдэг юм уу тэр хүн дээр нь очиод Billie Eilish гэдэг одоо энэ дуучинтэй ингэсэн байна. Тэгээд тэр Billie Eilish-ийн орд харшин танай одоо тий омгийн газар нутаг тэр байдаг юм байна. Энэ тэргээ бүр хэлж өгөөд за тэгээд тэгсэн чинь тэр омгийнх нь хүмүүс нь бүр ингээд Billie Eilish-тэй холбоо барих гад төлөөлөгч рүү холбоо бариад тий ингээд манайх газар нутгаа авъя. Энэ тэргээд тэгсэн гэж байгаа байхгүй юу? Бүр бөө юм болсон. Тэр үед чинь бас ингээ хэвлэл мэдээлэлээр гараад бөө юм болж исэн. Тэгээ бүр тэр нөгөө хүмүүс нь явж очиж моччихсан. Ингээд тэр омгийнх нь хүмүүс нь явж очиж мочоод ингээ газраа авъя гэд бөө юм болж исэн. Тэгээд хэрүүл үнэхээр ингээ өөрийнхөө яриад байгаа шиг тийм ингээд no one is illegal on stolen land энэ гэж яриад байгаа юм бол наад хулгайлж дэрэмдэж авсан газар нутгаа өөрийнхөө яг тэр байгаа ланда буцаагаад омгийнх нь хүмүүст өгчихөл дөө. It's that easy. Гэлтэй хүмүүс бүр ингээл тэр үед энэ чинь яг нөгөө Grammy-гийн дараахан болсон үйл явдал. Ягаад тэгэхээр яг Grammy-гийн үеэр тэгж ярьсан болохоор хүмүүс аягүй дургу хүргэж байсан. За тэгэл энэ минийг ч гэсэндээ ингээл хүмүүс одоо гаргаж ирээл дахиад ингээл сэвэд байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр Justin Bieber солиод ингээ Hailey Bieber хилмигдээд ингээ ороод ирчихсэн байна. Billie Eilish бас ингээ хилмигдээд энэ яранд нь ороод ирчихсэн байна. За тэгээд энэ тал дээр та бүхэн маань юу гэж бодож байна? Justin Bieber очиж тэрхүү баян хүмүүсийн тэр компани Palantir Technologies гэдэг компани ивент дээр нь очиж дуулсан тал дээр та нар юу гэж бодож ингээд те тэр тухай бас ингээд доор комментэд бичиж үлдээгээрэй. За манайха Justin Bieber-ийн хүү асуудлаас гадна Billie Eilish маань бас нэгэн өөр хил аманд өртөө тгсэн байгаа. Саяхан нэг 2-7 хоногийн өмнөөс эхэлж одоо ингэж таарсан сэдв байгаа. За тэрний юу вэ гэх юм бол хэрэг та нар мэдэх бол Billie Eilish-ийн фэнүүд байгаа бол сайн мэдж байгаа байх. Billie Eilish чинь vegan одоо амьдралын хив маягтай байгаа цагаан хоолтон байгаа. Тэгээд ерөөсөн амтны гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэггүй. Тэгээд бүр маш олон жил веган байгаа гэсэн бүр жоохон бахаас ахуулаад яг хизэнээс эхлээд ингээд энэ веган лайфстайлтай болсон байх гэхээр бүр 12 наснаас эхлүүлээд юм байна лээ. За тэгээд түүнээс гадна зөвхөн одоо энэ vegan lifestyle-ыг сонгосноос гадна бас айгүй урт удаан хугацаанд animal rights activist байгаа юм лээ. Одоо амьтдыг ингэж хайрлах, амьтдын эрхийг ингээ хамгаалах ийм одоо идэвхтэй ажлуудаа ингээ хийгээ явдаг байгаа байхгүй юу. За тэгсэн чинь яасан бэ гэхээр манайхан саяхан одоо Elle magazine-аас явуулсан нэгэн тийм ярилцлаганд орсон байгаа юм. За тэгсэн чинь яг тэрэн дээр ийм асуулт байсан байгаа байхгүй юу. What's one hill you die on гэдэг одоо ийм одоо асуулт байгаа юм. Тэр нь одоо шууд утгаар нь literally орчуулах юм бол шүү дээ. Аль уулан дээр одоо яг чи өөхөх вэ гэсэн одоо өөхийг сонгох вэ гэсэн одоо ийм шууд орчуул байгаа байхгүй. Гэтэ яг ер нь юу гэсэн үг гэх юм бол ямар үзэл бодол өөрийнхөө ямар үзэл бодол дээр бүр ингээд хүн хөхтлээ бүр бат зогсох вэ гэсэн утгатай асуулт байхгүй. За тэгсэн чинь Billie яг тэрэнд нь хариулж байхгүй. За та нарт бол энэ хариулт бол таалагдахгүй л ахaltaа. Гэхдээ юу вэ гэдэг юм бол two things cannot coincide гэж аахгүй. Хоёр зүйл бол ингээд хамтдаа ингээд оршин тогтно гэж байхгүй. Ер нь юуны тухайд гэж хэлж байгаа вэ гэхээр чи ингээд би амьтдад амар хайртай I love animals so much гэдэг мөртлөө би амьтдад амар хайртай гэдэг мөртлөө амьтдыг эддэг мах эддэг байна гэж бол байхгүй тэгэхээр тийм хоёр зүйл зэрэг одоо оршин тогтно гэж байдаггүй юм аа. Чи нэг бол амьтдыг хайрладаг хэрв тийм юм бол чи зөвхөн vegan байх хэвээр хэрв чи одоо мах эддэг бол өөрийгөө амьтдад хайртай гэж хэлээд хэрэггүй гэсэн одоо утгатай энэ хоёр үзэл бодол хамтдаа ингэж явахгүй маа гэсэн утгатай зүйлийг Billie хэлсэн байгаа юм аа. За тэгээд бүр цаашлаад ингэж хэлсэн байхгүй. Sorry, you could eat meat, go for it. You could love animals, but you can't do both. Гэдэг яг саний миний хэлсэн зүйлийг хэлж байна л да чи мах идмээр байгаа бол мах идэ зүгээр штэ. Гэхдээ за тэгээд чи бас ингэж амьтдыг хайрлж болно. Гэхдээ тэр хоёр зүйлийг зэрэг хийж болохгүй гэсэн ийм утгатай зүйлийг хэлсэн байхгүй. За тэгээд энэ бүр ингээд интернетээр бөө юм болсон шууд газар аваад яг тэр ярилцлаганд цацагснаас хойш ингээд шууд газар авчиж байгаа байхгүй. За тэгэл зөв хүмүүс аягүй дургу хүргсэн юу яриад солиорд байгаа юм бэ гэлтэй хүмүүс ч одоо юу яриад байгаа юм vegan бол тэгэл тэр ч ихтэй vegan-ээрэл бай ингээд хүмүүсийг
vegan болцоход хүмүүсийг ингээл очиста бараг ингээд тэ надтай адилхан vegan юм ийцэнгүү чи одоо мах идлээ чи сүүн бүтээгдэхүүн хэрэглээ гэл ингээл хүмүүсийг бусад хүмүүсийг юу идхийг ингээд dictate хийгээл тэ бусад хүмүүсийг юу идхийг ингээл бүр ингээл айгу шүүмжлээд байдаг чи айгу болохгүй бүтггүй зүйл гэл тэ тэгж ярьж байгаа юм. Түүнээс гадна айгу олон хүмүүс ингэж ярьж байгаа хгүй. Энэ Billy-гийн ярьж байгаа зүйл угаасаа privileged хүний л яриа байна. Тэ угаасаа өөрөө амар баян тансаа хизээж хоол моолны мөнгөгүй болчих үедээ гэсэн санаа зовх асуудалгүй баян хүн учраас vegan байж болно шүү дээ. Тэгээ уул нь бол тэгээд хүмүүс хэлэх гээд байгаа үг нь болохоор vegan байна гэдэг нь тэ ер нь ингээ vegetarian vegan байна гэдэг нь бол ер нь жоохон мөнгөтэй хүмүүсийн хийх одоо тэ зүйл lifestyle. Яг мөнгөгүй одоо хоолоо одоо арга цаадаг гэх юм уу өдрийнхөө хоолыг арга цаадаг маргааш одоо юу идэх вэ мөнгө байгаа л гэж боддог хүмүүс бол хизээж за би мах идэж болохгүй тэгэхээр одоо хэдүүлээ ингээ гой самар аваад идчихье гэх юм уу те самарнаас nutrition авчихъя протеин авчихъя гэж байхгүй шүү дээ яг өөрийгөө ингээ цатгах юм аа л хүмүүс идхийг бодно яг тийм болохоор Billy-гийн ярьж байгаа өнгө айс нь бол яалтчгүй нэг тийм privileged баян дэ санаа зовх зүйлгүй хүний ярьж байгаа өнгө айс байна гэж тэгэж шүүмжлүүлсэн. За түүнээс гадна тэр одоо тий чи амьддаг хайрладаг бол мах идэж болохгүй гэсэн тэр ярьсан зүйл дээр нь хүмүүс ингээд тий өө энэ хоёр зүйл хамтдаа оршин тогтнож болохгүй гэдэг одоо энэ зүйлийг ярьсан шүү дээ. Тэрэн дээр нь хүмүүс яг тэр одоо тий үзэл бодол дээр нь хүмүүс айгүй ингэж дургуутсаж байгаа. Тий яг юу яриад байгаа юм хоёр зүйл зэрэг оршин тогтнож болно шүү дээ. Тэгвэл яагаад хүмүүс жишээ өгж байгаа байхгүй хүмүүс. Тэгвэл ягаад зарим хүмүүс та нэг л ихтэй би өстө тэ human rights activist гэлтэй би өстө хүний эрхийг тэ хамгаалдаг хүний эрхийг дээдэлдэг ийм идэвхтэн activist гэж ярьдаг мөртлөө ингээд тийм хүний эрхийг хөндсөн тэ тийм сонин аюу хэцүү environment-д ажилуулдаг ажилтнуудаа ажилуулдаг тийм компаниудын хийсэн эд материал хувцсыг аваад идэх юм бэ. Одоо жишээ нь Shein гэл тэрийг гаргаж ирж байгаа байхгүй юу. Shein чинь хятадын компани шүү дээ. Тэгээд бүр амар газар авчихсан те бүр хүн болгон л Shein-ийг хэрэгэлдэг. Тэгээд аюу хямдхан. Тэгээд fast fashion аюу хямдханаар ингээл хувцсуудыг худалдаж авна. Гэхдээ яг үнэндээ тэр Shein-ийг хэрхэн бүтдэг вэ? Хэрхэн хувцсууд нь хийгддэг вэ гэхээр бүр ингээд ажилчтайгаа бүр ингээд exploit хийдэг. Тэгээд аюу муухай ажлын одоо орчинд ажилуулдаг маш баг цалин өгч бүр ингээд цагийн хэдэн цент ч гэж ах шиг те цагийн 5 6 цент тэгээ бүр ингээд жоохон хүүхдүүдийг ажилуулдаг те тийм амар газар байж ич хүмүүс тийм амар газраас ингээд гаргасан хувцснуудыг хүмүүс хямдхан юм чи яад ингээд аваад байдаг тэгсэн мөртлөө тэр хүмүүс чинь яг адилхан би өстө хүний эрхийг дээдэлдэг human rights activist гэж явж л яддаг л үстэй гэл те тийм жишээг өгж байгаа юм за түүнээс гадна тэгвэл Billy-гийн яриад байгаагаар бол те одоо энэхүү одоот чинь те айгу сүртэй юм яриа л би хэдүүлээ байгаль харилцгаая. Тэгээ би бол айгу тийм environmental activist гэлтэй би өсө ихтлэгийг хайрлах одоо төрлийн зүйлийг идэвхтэй зүйлийг хийдэг юм тэ сайн дурын ажилтан ингээл айгу хошгороолтэй өсө нэг л байгальдлыг хайрладаг хүн шиг юм ярьдаг мөртлөө энэ одууд том одууд ч юм уу эсвэл энэ тэр бомбнууд те тэгсэн мөртлөө өөрснөө зүгээр нэг Лос Анжелесаас Нью-Йорк хоёрын хооронд одоо явах зайд зүгээр хитгэн цагийн нислэгэн дээр зүгээр normal commercial flight-нд зүгээр ингээ бусад хүмүүсийн явдаг нислэг дээр ороо суучихгүй заавал өөртөөхөө хувийн private jet-ийг авч явдаг штэ тэгээ хувийн онгоцоор ингээл явна хэрч айгүй их тэр нөгөө нэг fuel гарч байгаа штэ тэр чинь ингээд тэр онгоцноос гарч байгаа тэр утаа энэ чинь бас ингээд байгальдлыг хордуулж байгаа байхгүй те тэнгууд хүмүүс тэр талаар ярьдаг байхгүй худлаа ингээл өөрснөө environmental activist гэж ярьдаг мөртлөө өөрснөө private jet-нүүдтэй ингээд суугаа яваад Billie Eilish гэсэндээ ингээл нэг л ихтлэгийг хайрладаг хүн шиг яриад байгаа мөртлөө өөрөө очиод private jet-нд суугаа явдаг үстэй тэгэхээр одоо өөрөөх нь яриад байгаа тэр юм те хоёр зүйл зэрэг зогцож одоо зэрэг оршин тогтнож болохгүй гэдэг байгаа чинь айгүй тэнэг логик байна гэд те тийм зүйл дээр айгүйх ингээ бас хүмүүс шөмжилж байгаа юм байна лээ. За тэгээд яг бас одоо энэ асуудал дээр нь тэр нөгөө нэг Justin Bieber-ийн имийг одоо гаргаж ирээд байгаа байхгүй юу? Одоо энэ Justin Bieber-ийн юм болсон учраас өөрөө ингээл те ice no ice гэлтэй ice эсрүүгээ энэ төр гэл амар ярьжсэн мөртлөө найзалж байгаа хүн Justin очоод одоо яг тэр deportation-ыг одоо үйл ажиллагааг явуулахад тусалж байгаа хамгийн гол үүрэг роль үзүүлж байгаа те тэрхүү энэ системийнх нь data analytics компанийнх нь энэ үйл ажиллагаанд нь очоод ингээд дуулаа явж идэг. Тэгэл хоёр зүйл зэрэг оршин тогтож болоод байгаа юм биш үү Billie Eilish гэлтэй хүмүүс ингээл гадуур айгүй их тэгж ярьж байгаа юм байна лээ. Тэгээ бас яг Billie-гийн тал дээр бас ингэж жишээнүүд өгсөн байгаа хгүй хүмүүс юу гэж вэ гэхээр одоо жишээ нь Billie Eilish бас ингээл
цагдаагийн эсрэг байгаа гэдгийг айгүйх ингэж бас те police brutality ер нь ингээ цагдаа нарыг defund хийгээл хүмүүс ер нь айгүйх тэгж гадуур ярьдаг цагдаа нарыг ер нь ингээ defund хийгээд гэдэг нь одоо засгийн газраас те улсаас цагдаа нарт айгүйх хэмжээний тийм одоо төсөвнүүд өгж байгаа бол цагдаа нар одоо ажиллаа хийдэггүй зүгээр л ингээл те бараг хүн амтныг алаа явж идэг ухааны юм ингээд яадаг болохоор defund the police center гэл нэг хүмүүс айгүйх гадуур тэгж Америкт ярьдаг байхгүй юу. Тэгэд хин Billie Eilish ч гэсэндээ цагдаа нарын эсрэг байдаг энэ төр гэдгийг ингээ айгүйх дуу хоолойгоо хүргэдэг. Тэгэнгүүт хүмүүс чи өөрөө ингээд цагдаа нарын эсрэг энэ төр гэдэг одоо тэ defund the police энэ төр гэдэг иймэрхүү хөдөлгөөнд оролцож явдаг байжиж гэрт чинь янз бүрийн нэг хулгай малгай ороод нэг Billie Eilish гэрт нэг trespasser хүн энэ төр орж исэн мэлээ ингээд gate meeting-д давж маваад ингээ орчихсон. Stalker хүмүүс ингээ орж марчихсан үйл явдал болж исэн. Тэгэнгүүт хамгийн түрүүнд Billie Eilish хийж байгаа зүйл нь цагдаа дуудах байгаа хгүй. Тэнгүүд defund the police нэргээ яваад байдаг мөртлөө яг цагдаа нар хэрэг болонгууд тэг гэрт нь аюул тулгарнгууд өөрт нь аюул тулгарнгууд хэнийг дуудаж чинь чи цагдаа нарыгаа л дуудаж байгаа үстэй тэр нөгөө defund the police гэдэг байгаа цагдаа нарыгаа л дуудаж байгаа үстэй гэл те хүмүүс тийм жишээг өгж байгаа түүнээс гадна бас нэгэн өөр өгж байгаа жишээ нь болохоор Billie Eilish бас л те одоо бууны эсрэг байдаг. Тэгэл say no to guns энэ төр гэл те одоо тийм галц фскүүдийг одоо бан хийх хэрэгтэй энэ төр гэл тим мимиг айгүйх ингэж одоо voice out хийж өөрийнхөө дуу хоолойг хөргөдөг байхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс юу гэж харьцуулж байгаа вэ гэхээр чи тим юм ярьдаг мөртлөө бууны эсрэг гэж ярьдаг мөртлөө чиний хажууд явдаг бүх нөө security guard-нууд чиний хамгаалалтын ажилтнууд чинь бүгдээрээ хоёр талаараа баахан буунууд хийцэн явж идэг. Ямар амар hypocrite юм бэ? Хэрэв бууны эсрэг байгаа бол байдгийн бол тийм үзэл бодол дээр бат оршдог юм бол өөрийнхөө security хүмүүсийг буугүй явуулал та гэд те иймэрхүү зүйлийг ингээл тэгвэл чиний тэр хоёр яриад байгаа хоёр зүйл оршин тогтнох боломжгүй зэрэг оршин тогтнох боломжгүй гэдэг юм бол яг тэр өөрийнхөө хэлж байгаагаа шигэ цагдаа нар юу лээ security guard-нуудаа бүгднийг буугүй явуул гэдэгтэй иймэрхүү зүйлийг ингэж аяух гаргаж ирж яриад байгаа юм байна лээ. За тэгээд угаасаа Billy энэ талаар харсан штэ. Ингээл өөрийнх нь тэр нэг амтан иддэг бол те амтан тайртай гэж хэлээд хэрэггүй энэ төр гэж ярьснаас нь болоод ийм баахан backlash авч байгаа гэдэг угаасаа харж байгаа интернет дээр. За тэгэнгүүт тэрэнд хариу өгөөд Billy өөрийнхөө Instagram дээрээ баахан тийм постнуудыг оруулсан байна лээ. Одоо ийм slaughterhouse-нууд буюу одоо амтан нядалгааны газрууд гэдэг штэ те мал нядалгааны газрууд дээр хэрхэн амьтад алагддаг вэ? Тэг хэрхэн амьтдуудыг одоо ингэж ядалдаг вэ гэдэг амар тийм баримтат киноны зураг мургнуудыг бичлэг энтрүүдийг оруулаад айгүй амар бичлэгүүдийг оруулаад та нарын ийм өмөрөөд байгаа үстэй гэсэн утгатай тийм одоо постнуудыг хийсэн юм байна лээ. За манайхаа дараагийн ярих гэж байгаа ховж маань болохоор influencer James Charles-ийн тухай байна. За James Charles яагаад тухай гэсэн чинь манайхаа дахиад cancelэгдэжээ. Йоо James Charles шиг олон удаа cancelэгдсэн influencer бол түүхэнд байхгүй үнэхээр. Бүр ингээд жил болгон бараг 6 сарда нэг удаа гэд хэлж болох бах cancelэгдэж байдаг. Бөөн хил амд орж идэг штэ тий. Тэгэл эхнийхээ удаа болохоор нэг хамтдаа юм хийдэг бас нэг өөр YouTuber байдаг байсан штэ. Нэг бүр дээр үед анх гарч ирэл нэг OG beauty guru-нууд гэдэг байсан шүү дээ. Ингээ YouTube дээр ингээл Instagram боддог тийм төрлийн бичлэг хийдэг. Тэр хүмүүсийн яг OG хүмүүсийн нэг шүү дээ James Charles ч. Тэгээ тухайн үед нэг бас нэг YouTuber би яг нэрийг санахгүй нэг эмэгтэй бизнес хийж эхлэе. Тэгээ тэр хоёрын хооронд бөөн одоо хил ам болж молол боо юм болж исэн. За тэгээ тэрнийхаа дараагаар ер нь зөндөө олон хил амд орж исэн. Хамгийн амар нүүд нь гэх юм бол нэг баахан тэгээ насанд хүрээгүй хөвгүүд рүү айгу болж бүтгүй юмнуудыг ингэж бичиж мичдэг үсээ Snapchat-н дээр явуулаад тэгээ доотхынхаа зургийг аваад явуулчих ингэж тэгчгэл айгу амар жоохон хүүхдүүдтэй өөрөө нас бие төрсэн байж тэ 21 хүрсэн байж ингэж жоохон хүүхдүүдтэй ингэдэг байсан энэ төр нь одоо баригдаад бас бөөн backlash авч ийсэн. За тэгэл тэрнээс гадна зөндөө юм ааштай нөгөө хамгийн сүлд гэх юм бол нэг Kayla Malik гэдэг тэр influencer охины нэг айгу өөрийг нь хүчрхэлдэг байсан тэ тэр хүн найз залуу болох Evan Petersтэй James Charles ингэ бас явуулчихсан ингээ та нар миний нэрээ тэр бичлэгийг үзээгүй бол би Kayla Malik-ийн яг тэр найз залуугийн тухай хийсэн бүрэн бичлэг байдаг. Тэрэн дээр James Charles яригддаг. Тэгэл тэр хил амд бас орооцлогдол Тэгэл ийм хил амд орооцлогдох болгонд James Charles гараад ирэл намайг уучлаарай гэл тийм бичлэг хийдэг шүү дээ. Бүр ингээд хүмүүс ингэж шалаад байгаа байхгүй. Бүр ингээд инфлюенсерүүд дундаас хамгийн их apology video хийсэн хүн нь. Иймэрхүү инфлюенсерүүд чинь хил амд орооцлохороо намайг уучлаарай гэх нэг тийм бичлэг хийдэг шүү дээ. Apology video. Тэгэд James Charles бол
карьерийн туршид амар олон удаа те иймэрхүү apology video хийжсэн гэж хүмүүс одоо шоолоод байгаа. За энэ удаад ямар хил аманд ороодох вэ гэхээр манайхаа oh my god. Зүгээр өөрөөсөө болсон. За бүр өөрөөсөө болсон. Окей. Би бол энийг бүр айгүй эртнээс нь би ингээ анх тэр одоо хил амд хүргэгдэх болсон энэхүү бичлэгийг нь анх TikTok дээр баг нэг постлоод 8 минут болоог байхад нь би яг миний for you page дээр гараад ирсэн. Тэгээ би үзэж байхдаа за энэ болохгүй юм хийчихтэй. Одоо энүүгээр нь бөөн хил ам болох байх та гэж бодсон чи яг болчихж байгаа байхгүй юу. За юу исэн бэ гэсэн чинь нэртэй манайхаа яг ингээ бичлэн дээр гарч ирэл. Яа би сайн ингээ өглөө боссон чинь над дээр ингээд Instagram дээр нэг DM хүрээд ирсэн байсан. Тэгээ та нар бодоод үзтээ ямар DM байсан гэж бодож. Нэг эмэгтэй над руу ингээд бичингүүтэй штэ тэ. Oh my god James тэ. Би ингээд юу ачсан бүр үнхээр надад айгу хэцүү байна тэ. Амьдрал айгу хэцүү байна. Би ингээд Spirit Airline ажилладаг байсан. Тэгээд Spirit Airline ч угаасаа нэг дампуурсан гэдэг чинь мэдж байгаа бах. Тэгээ би ажилгүй болчихсон. Тэгээ надад үнэхээр амар хэцүү байна тэ. Тэгээд би ингээ ажилгүй болчихсон. Би одоо яаж маргааш хоолыг яахаа мэдэхгүй байна. Тэгээд чи үнэхээр надад туслаач тэ би өөрийгөө ингэ гэж бодсонгүй. Тэгэхээр одоо чи туслаад ингээд энэ GoFundMe гэдэг нэг тийм вебсайт гэдэг штэ ингээ мөнгө цуглуулдаг, donation цуглуулдаг, хандив цуглуулдаг. Тэр одоо линкээ явуулаад тэ энд очиод ингээд чи мөнгө одоо тэ хийдэг шамаагүй ингээд donate хийгээд өгөөрэй. Үнэхээр туслах болно надад баярлалаа. Андаа гэдэг тийм битсэн. Батад үзтээ. Джеймсийн дүрээр би ярьж байгаа шүү, окей. Бодоод үзтээ та нар like wake up sweetheart гэж мэгэл заяа. Сэрээрээ хонгорхон минь ээ. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Чи одоо ингээ өөрийгөө жинхэнэ одоо тэ welcome to the real world honey гэж мэгэл заяа. Жинхэнэ амьдралд тавтай морил бүсгүй минь. Би одоо чиний одоо ингээд мөнгө чи өгөөд байж байгаа хүн юм уу те? Чи ингээд ажилласаа халагдчихаар одоо ажилласаа халагдаал бидтэй. You just lost your job. So what? Тэ чи зүгээр ажилласаа л халагдсан бидтэй. Тэглээгээд одоо ямар амьдрал тусч байгаа биш. Чи надаас ингээд мөнгө гуугаа явж байхаа оронд чи юу хийх ёстой гэж? Өөр ажил хайх гад өөр ажлууд руу apply хийгээд сууж явах хэрэгтэй байсан. Тэрний оронд чи те ийм тэнэг мессеж бичээд тэрийг над руу явуулаад ичигчгүй энийг бас өөр те инфлюенсерүүд рүү өөр одоод руу энэ төр ингээд бас ингээд copy хийгээл paste хийгээл copy paste хийгээл явсан байлгүй дээ. Чи тэг бүр ядж яхад намайг дагдагчгүй юм байлээ штэ те. You're not my follower. Тэ би ингээд шалгаж үзсэн чинь чи миний follower дагагч биш байсан юм бэ нэлээ. Намайг дэмждэгчгүй байсан юм байлээ. Тийм бэжж гин үнтхэн ингээд надаас мөнгө гуйгаа явж байгаа нь өөрөөсөө ичих хэрэгтэй. Чи одоо ингээд зүгээр ингээд жинхэнэ амьдралд тавтай морил хүн болгон л баг ажиллаа одоо тий ажилласаа халагддаг, ажилгүй болдог. Энэ бол нэг тийм сүртэй зүйл биш. Өөрийнхөө учрыг баг өөрөө олцаа юу. That's so you're so lazy гэж мэгэ заяа тэр эмгтэйг шууд бүр ингээд те ямар амар тийм залхуу юм бэ? Бараг ингээд хүнээр хоол хийх гэж идүүлэх гээд байгаа юм шиг ямар амар залхуу юм бэ? Энэ төр гэл заяа. Oh my god манайха бараг нэг тийм 3 минутын rant байсан заяа. Амар удаан. Тэгэл ингээл амар хүчтэй ингээл яриад би ингээд сая exaggerate хийж байгаа юм биш. Би та нартай зөвхөн шууд монголоор орчуулад ингээд гол жистүүдийг нөхсөн ч гэсэндээ бүр үнэхээр та нар тэр бүтэн бичлэгийг нөхөх юм бол тийм би сая ерөөсөө exaggerate хийгээгүй, хэтрүүлээгүй, харин ч бараг жоохон багасгаж дарж ярьлаа. Бүр амар орилж мэрдэл oh my god wake up sweetheart гэж мэгэл заяа. Those eyes. I'm gonna do nothing. You know what you need to do? Тэнгүүдээ хэрв чи би бол тэгдэг хүн чинь биш те. Хэрв чи үнэхээр тэгж гуйлг гумаар байгаа юм бол Mr Beast руу оч. Тэр Mr Beast чинь ингээл гарч ирээд л те бахан challenge энэ төр хийгээд зэ одоо би одоо ажилласаа халагдсан 17 мянган хүмүүст ийм төрлийн одоо Squid Game шиг тоглоом хийх гэж байна. Энэ төр гэл ингээд Mr Beast-ийг бас ингээ хажуугаар нь доромжилж марамжилж байгаа байхгүй юу? Би бол тэгдэг хүн чинь бишээ. Тэгж мөнгө гумаар байгаа юм бол Mr Beast руу бичин тэр гэсэн те. Тийм амар сонир бичлэгийг хийсэн байгаа энэ тэр эмэгтэйрүүдээ арьж. Окей. За тэгээд энэ нь бол хүмүүс үнэхээр таалагдаагүй. Хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр окей тий угаасаа инфлюенсерүүдэд одоодод хэцүү л байдаг бах тий дандаа л иймэрхүү төрлийн одоо DM-нуудыг мянгаар нь авдаг бах. Тэ ингээд надад туслааж ингэж миний хүүхэд хор давдартай ч гэдэг юм уу тэ би ингэсэн байна тэгсэн байна ажилласаа халагдсан жоохон мөнгө туслааж ингэж тэгэж гэсэн юмыг одууд олонний танил хүмүүс celebrity хүмүүс инфлюенсерууд зөндөө авдаг бах тэ угаасаа хэцүү залхмаар л байдаг бах. За тэглээгээд ихэнх инфлюенсерууд бол тэ тусалж чадахгүй бол зүгээр л ignore хийгээл тоохгүй хариуч өгөхгүй тэр мессежийг нь онгойлгохгүй ингээл хаяал өнгөрдөг. Гэтэл тэгэж болох байсан тэ James Charles тэгж яагаад тэгээгүй зүгээр хаяад өнгөрөхийг хүсээгүй харин ч тэр хүнийг бүр ингээд улам эвгүй байдалд оруулах гэж байгаа юм шиг өөрийнхөө 40 сая гаруй тэ фолловерсуудынхаа өмнө ингэж
тэр асуудлыг нь дэлгээд энэ эмэгтэй над руу юу гэж битсэн гээд ингээд бүр доромжилж байгаа нь те тэр ажлаа алдчихсан хэцүү байгаа хүнд улам ингээд те дарамт өгөөд олон нийтийн өмнө ингээд шившигт оруулж байгаа чинь бүр айгүй амар байна. Ингээд энэ James Charles руу бол хүмүүс айгүй их дайрсан байгаа. За тэгээд юу яасан? Яг тухайн үедээ болохоор ингээл хүмүүс доор нь ингээл комент дээр бичихэд бол ингээл Джеймс ингээл хариулаад л те юу яриад байгаа юм бэ? Өөрийнхөө ярьсан юм дээр бат зогсон те өөрөө ажиллаа олоод хийлдэ. Би бол ингээд хүмүүсийн бэлэн ATM биш, банк нь биш энэ төргээл амар ингээд ярьж сахгүй. Тэгсэн чинь 2 3 хонос чинь бүр амар газар авсан болохоор газар аваад тэр чивтгээл GoFundMe гэх тэр том вебсайт өштэй те тэр вебсайт хүртэл холбогдож орж ирсэн. Тэр вебсайт хүртэл ингээд James Charles-ын доор ингээд комент дээр бичээд oh this is not okay тэ чиний над хийж байгаа бичлэгч үнэхээр биш байна. Үнэхээр James Charles руу энэ одоо DM-ийг явуулсан тусламж хэрэгтэй байгаа тэр эмэгтэй бид нартай холбогдоорой GoFundMe-тэй ингээ холбогдоорой тэ бид нэр ингээ чам туслахад бэлэн байна гэсэн ингээ юм зүйлүүдийг хэлээд өөр том инфлюенсерүүд өөр бүр celebrity хүмүүс энэ дээр ингээ орж ирж өөрсдөө дуу хоолойг хүргээд James-ийг аягүй буруутгасан учраас James одоо болохоо байж байгаа гэдгийг мэдсэн юм уу яасан гарч ирээд дахиад apology video хийсэн байгаа. Окей. Уучлалт госэмжлэг хийсэн байгаа. Тэгээд намайг уучлаарай манайхаа тий. Би үнэхээр арай хэтрүүлэхтэй байжээ. Тий арай тийм tone deaf юм хийчихжээ. Tone deaf гэдэг чинь одоо тий ерөөсө бүр ингээд out of touch. Одоо James Charles-ыг бол хүмүүсийг тэгж хэлж байгаа байхгүй. Out of touch tone deaf influencer гэдэг нь юу гэсэн үг гэхээр бүр ингээд монголоор хэлдэг бол бүр ингээ амьдралаас тасарсан тий тэнгэрт нисчихсэн хүмүүс гэж байдаг шүү дээ. Бүр ингээд яг тийм хүн гэж яриад авахгүй бүр амьдралаас тасарсан юм хүн. Тийм учраас бүр ингээд тий жирийн амьдралтай хүмүүсийг бүр ингэж доош нь хийж гин гэж одоо яриад байгаа. Тийм болохоор те Джеймсийг тэрэн дээр нягаал уучлаарай манайхаа те би үнэхээр тийм амьдралаас тасарсан юм хэлжээ. Би зүгээр тэр эмэгтэйгийн мессежийг нь уншчаал игнор хийгээл явчих боломжтой байсан. Тэгж яхад би тэнийг юм шиг ингээ гарч ирээ бичлэг хийсэн байна. Тэр эмэгтэйгээс уучлалт гуймаар байна. Би өөрөө юу бодож ирснийг сайн мэдэхгүй байна ч гэх юм те иймэрхүү зүгээр л нэг ер нь apology video дээр юу ярьдаг вэ те яг л тийм төрлийн одоо зүйлүүдийг ярьсан байна лээ. За тэгээд тэгсэн чигсэндээ хүмүүс ер суучлалыг нь хүлээж аваагүй. Тэгээд нэр тэр Spirit Airline-ийн хувьд ярихад манайхаа Spirit Airline гээд Америкийн budget airline байсан баггүй юу? Айгүй хямдхан нислэгүүдийг хийдэг. Айгүй хямдхан нислэгүүдийг хийдэг байсан. Team Airline тэгсэн чинь сая одоо bankruptcy зарлаад хаачихсан байгаа. Одоо ингээд бүр дампуурчихсан гэсэн үг. Мөнгөгүй болоод тэгээд дампуураад 17 мянган ажилчдыгаа халсан байгаа. Угаас дампуурч байгаа юм чи угаасаа ажлын оронтой байхгүй болно шүү дээ, тэ. Тэгээд 17 мянган хүмүүс ажилгүй болсон. Айгүй амар байгаа зү. Тэгээ одоогийн job market айгүй хэцүү байгаа Америкт. Одоо ингээ хүмүүс айгүй ажилтнаас ер нь халагдаж байгаа. Тэгээ ер нь ажилд ороход айгүй хэцүү байгаа. Хүмүүс ингээд айгүй өрсөлдөгч нартай. Тэгээ ажлынхын тоон бага. Тийм болох ажлынхын орон тоон айгүй бага. Тийм болохоор ингээд айгүй өрсөлдөж бараг л 400 500 компаниуд руу ингэж те apply хийж ингэж ажлын оронтой олж авч байгаа гэж байгаа байхгүй юу. Тим амар өрсөлдөөндөө тим амар хэцүү job market байхад 17 мянган хүмүүс ажлаасаа халагдчихин гэхээр айгүй хэцүү байгаа байхгүй те. Тим байж хаад ийм эмзэг асуудал дээр тэр ажлаасаа халагдсан хүн ингэж те тусламж хүсэж байгаад зүгээр хэрэг өхийг хүсэхгүй байсан бол зүгээр л ignore хийгээл өнгөрнө үстэй те. Тэхгүй бүр ингэж олны өмнө гаргаж ирээ шившиг болгосонд нь бүр ингээ хүмүүсийн айгүй дургу хүргэсэн байгаа. За тэгээд James Charles одоо бүр яасан энэ хүмүүсийн backlash-наас айсан мó яасан ийм apology video хийхээс гадна тэр эмэгтэйгийн тэр GoFundMe-д нь мөнгө хандуулсан юм байна лээ. $5,000 өөрийнхөө зүгээс одоо хандуулсан гэсэн. За тэгээд энэ эмэгтэй ч гэсэндээ өөрийгөө ил болгоод гаргаад ирсэн хэдэн хоногийн дараагаар за энэ эмэгтэй нь болохоор Amber Land of Vargas гэдэг одоо ийм эмэгтэй 30 настай эмэгтэй гэдгсэн. Одоо яг энэ Spirited ажиллаж байгаад тэгээд ингээд энэ 17 мянган хүмүүсийн нэг нь болоод ингээд ажлаасаа халагдсан. Тэгээд ажилгүй байгаад аягүй хэцүү байгаад James-с ингээд одоо тий тусламж гуйсан гэдгийг одоо өөр гарч ирж хэлсэн. Тэгээд James бол над руу энэ бүх зүйл болоод те ингээд баахан backlash авсныхаа дараагаар над руу өөрөө DM бичээд одоо те direct DM бичээд ингээд уучлаарай намайг үнэхээр уучлаа андраа гэж надаас уучлалт гуйсан. Гэтэ би уучлалтыг нь хүлээж авахгүй гэд тэгж хэлсэн байна лээ. Тэгээд ер нь энэ эмэгтэй туслах гэсэн айгүй хүмүүс гарч ирж байгаа. Бараг тэр GoFundMe-гийнх нь одоо яг зорилго нь нийтдээ асууж исэн мөнгө $35,000 байсан юм байна лээ. Тим хандивыг босгох гэж байсан. Тэгээд тэр $35,000 нь бүр ингээд давчихсан гэсэн айл үшэнэ ингээд хүмүүс хандуулсаар агаад.
Тэгэд ямар ч зэн нэмэгтэй бол би бол хизээч James Charles-ыг уучлахгүй хэдийгээр надаас уучлалтгүйсэн гэж ярьж байгаа юм л. Тэг хүмүүс бол James Charles-ыг одоо дахиад cancel энэ төр гэдэл баахан юм яриад байгаа. Гэхдээ зарим хүмүүс бол cancel гэж одоо байхгүй тий. Одоо тэгээд одоо ер нь Америкт хүмүүс сүүлийн жил ялангуяа сүүлийн жил хагас бол ингээд cancel culture бол угаасаа бүтдэггүй айгүй тэнэг зүйлээ гэдэг хүмүүс айгүй гаргаж ирж ярьж байгаа. Тэг үнэхээр үнэн л дээ. Би бол ингээд би нэр энэ тал дээр нэг шоу чат хий гэж бодож исэн. Тэгээд арай амжаагүй л байна. Одоо Америкт яг хүмүүс энэ cancel culture гэдэг юм бол те бүтэхгүй зүйлийг мэдж байгаа. Яг хэнийг cancelаад байгаа яг яагаад байгаа юм те. Тэр cancel хийн гэж нь одоо яг юу юм? Хүн оршин тогтнож байгаа ш тэр хүнийг cancel хийн гэж delete гэж хийн гэж байж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр нь яадгийн тэглэж одоо cancel culture үйлчлэлтгүй тод жишээ нь James Charles байгаа бидтэй гэд хүмүүс яриад байгаа байхгүй. James Charles ч одоо хэдэн удаа cancelэгдэж иваа. Бүр 7, 8, 9, 10 удаа. Тэгж яхад still 40 хэдэн сая followersтай хэвээрэл байгаа. Multi-millionaire хэдэн сая долларын тэ net worthтэй хэвээрэл байгаа. Хамгийн одоо тэ highest paid одоо influencer хэвээрэл байгаа. Тэгэхээр одоо cancel хийнэ гэдэг нь одоо яадгийн бэ гэдтэй хүмүүс угаасаа наад cancel гэдэг байгаа юм чинь бүтэхгүй. Наад James ч одоо нэг 7 хоногийн дараа л буцаж гарч ирээл контентоо хийгээл ирэхэд хүмүүс нь бичлэгээ үзээр л байна. Улам James баяжсаар л байна. Энэ cancel culture гэдэг зүйл бол хэдэж бүтдэггүй маа гэсэн зүйлийг бол бас зарим хүмүүс аягүй их ярьж байгаа. Тэгэд яг followers нь жоохон бууж байгаа л гэсэн л дээ. Гэхдээ ингээд жоохон бууж байгаад угаасаа буцаад өсчдөг. Угаасаа аль дээр нөө тэр Kayla Malik-ийн хэрэг дээр ч гэсэндээ followers нь ингээд бууж исэн. Тэгж байгаа л энэ хэрэг нь мартагдангууд дахиад өсчихсэн байдаг. Тэгэхээр хүмүүс гэтээ ямар ч гэсэн ингээл хараал ээж байгаа юм байлээ. Followers нь бууж нөө яаж энэ төр гэдэлтэй хараал ээж байгаа юм шиг байна лээ. За манайхаа дараагийн ярих гэж байгаа нэгэн ховж маань болохоор дуучин Neo-гийн тухай байна. Та нар бас энэ тухай саяхан сонсон байх гэж бодож байна. Ингээ юугаар бичлэг харсан байх гэж бодож байна. Neo яасан бэ гэхээр polyamorous relationship байгаа гэдгээ зарласан. За яг тэрийг зарлахын хувьд бол бараг ингээд те өнгөрсөн өвөл зарлчихсан байхгүй юу. Тэгээд ер нь мэдэх хүмүүс нь бол мэдчихсэн. Polyamorous relationship гэдэг чинь тий олон найз охтодтой эсвэл олон найз залуучуудтай байхаг хэлнэ шүү дээ. Нэг хүнтэй ингээ үерхэхгүй байхаг хэлнэ. Олон хамтрагчтай байна те. За тэгээд ямар ч гэсэн өнгөрсөн 1 сард яг Sherry подкастт одоо Sherry talk show-нд орж явахдаа яг тэр talk show-н дээр хэлсэн байхгүй юу ингээд тийм ээ би ингээ 3 найз охинтой гэж заяа. 3 эмэгтэйтэй зэрэг үерхдэг гэж байгаа байхгүй. Тэгэд 3 тустай үерхэл 3 тустай relationship бол биш ээ. Бид 4 нийлж агаад нэг relationship байдаг юм а гэж одоо ингэж ярьж байгаа байхгүй юу. За тэгээд сурвалжлагч нь тэр одоо тэгээ Sherry асууж байгаа байхгүй юу. Яагаад ийм decision-д хүрсэн бэ? Тэгээ ийм polyamorous relationship орохыг яагаад хүссэн бэ гэж асуусан чинь сүүлд нөгөө нэг 2023 оны 1 сард эхнэрээсээ салсан юм байна лээ. Эхнэртэйгээ бүтэн 6 жил гэрэлснийхаа дараагаар ингээд салсан. Яагаад салсан бэ гэхээр эхнэрийнхээ араар нь тавьсан юм байна. За тэгэнгүүт хэлж байгаа хгүй би ингээ миний сүүлийн одоо тэг гэрлэлт маань бол ингээд араар тавилтаас болоод ингээд хууралтаас болоод ингээд бүтлгөөцсөн. Тэгээ тийм учраас би тэр цаг мөчөд шийдсэн гинэ яг ингээд салж явах үед шийдсэн гинэ. За би бол дахиж хизээч эмэгтэй хүнд худлаа хэлэхгүй. I don't wanna lie to another guys хол ингээ хаан цааш амар цочлоо шүү дээ. I don't wanna lie to another woman ever again. Тэгээ би дахиж хизээч эмэгтэй хүнд бол ингээд худлаа ярмааргүй нэмэгтэй хүнийг хуурмааргүй байх гэж би шийдсэн учраас зүгээр хуураад авахгүй ар мараар нь явж те өөр хүн амтантай орооцолж авахгүй зүгээр ил тоттой сайхан ингээд бүгдээр нь тэн явуулцчихъя гэсэн те бараг тийм ухаантай юм ярьж байгаа байхгүй. Тэгээд шийдсэн гинэ. Тэгээд яг тэр үедээ болохоор нэг эмэгтэйтэй үерхчихсэн гинэ нэг дэйт хийгээл явжсэн. Тэгээ тэр үед хэлсэн гинэ. Би чамд айгу дуртай, би чамд айгу хайртай те. Ингээд чамд айгу гоё байгаа. Гэхдээ би чамд нэг юм хэлмээр байна те. Хоёлаа ингээд бүр яг official болохоос би чамд нэг юм хэлмээр байна. Би чамаас гадна өөр хоёр хүнтэй ингээд те бас ингээд дэйт мэтэнд явдаг. Тэгээд би бол ингээд те ийм monogamous те зөвхөн ганц партнертай байдаг ийм relationship байхыг хүсэхгүй байна. Тэгээд чи тэр хоёр эмэгтэйтэй уулзаад үз. Тэг хэрв чи үнэхээр бас ингээд тааш тохироод те энэ polyamorous relationship-д үлдмээр байгаа бол ингээд үлд үгүй бол ингээд чи те би бол ингээд чам таарч тохирох хүн биш юм байна гэсэн утгатай зүйлийг хэлсэн гинэ. За тэгээд тэр нөгөө нэг хоёр эмэгтэйчүүд нь энэ найз охинтой нь уулзаад тэгээд гуруулаа таарч тохироод гуруулаа зөвшөөрөөл те за тэгээ хэдүүлээ бөөнөрөө дөрүлээ үерхий гэд ингээд зөвшөөрсөн гинэ. Тэгээд ингээд одоо дөрүлээ зэрэг үерхэж байгаа гэсэн. Тэгээд Sherry гэдэг одоо энэ хөө
talk show-ных нь хөөс нь асууж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад юм бэ? Тэгээд одоо жишээ нь баяр маяр Валентин дээр бол яах вэ гэнэ гэж асуусан чи тэгэл адилхан яг л зүйлүүдэд тэмдэглэн. Гэхдээ нэг энэ гурван эмэгтэйчүүд чинь гурлаа өөр гэсэн personality өөр гэсэн зан ааштай сонирхолтой хүмүүс учраас би одоо бүгдээрэнд нь адилхан улаасаар над чинь аваад өгч болохгүй өөр өөртөө хүссэн юмнуудыг авч өгнө. Гэхдээ яг нэг болзоонд явах мохтой болохоор бөөнөрөө дөрүлээ хамтдаа явдаг гинэ. Тэнгүүд ингэж ирж байгаа хгүй. Ганцаараа ингэж хийхдээ one on one цаг хугацаач айгүй чухал. Түүнээс гадна группээрээ хамтдаа бөөнөрөө дөрүлээ байх цаг хугацаа ч гэсэндээ айгүй чухал. Тэгэхээр бид нар бас ингэж дөрүлээ цаг хугацааг өнгөрөхөйг айгүй хичээдэг энэ гэсэн юм ярьсан байна лээ. За тэгээд энэ share асууж байгаа хгүй. Тэгээд яг хөө чи болохоор гурван найз охинтой юм байна. Тэр найз охтууд чи өөр залуучууд энтертэй явуулдаж болох уу? Тэгээ үргэлж болох уу гэсэн чинь нөө гэсэн. Үгүй би бол болон тэд нар бол болохгүй гэсэн. Айгүй амар газтай тий. За тэгээд яасан бэ гэсэн чинь энэ бол 1 сард хийгдсэн ярилцлага байхгүй. Тэгээд мэдих хүмүүс нь бол мэдчихсэн. Саяхан өчигдөр уржигдархан Нио яг Францад Парист ингээд явж байгаа нь харагдсан ивент энэ төрт оролцоод л те одоо нэг Кан кино фестивал энэ төр болоод байгаа шүү дээ. Тэгэл ер нь одоо айгүй Францад Парист байгаад байгаа юм байна лээ. Тэгсэн чинь яг гурван найз охиноо дагуулад ингээд те нэг газар руу орж байгаа нь харагдсан байгаа баахан папарацци энэ зургийг нь аваад тэгээ нэг машин ирээл тэгсэн чинь ингээд найз охтууд нэг нэгээр гарч ирж байгаа хгүй. Гэхдээ бас ингээд те нэг найз охинтой нэг их нэртэй мөртлөө айгүй арчаагүй тэр их нэртэй нэг найз охинтой анхаарал хандуулж чаддаггүй найз охиныгоо машинаас гарч ирэхэд нь ингээд тосоод ингээд хүлээгээд авдаггүй тийм арчаагүй өрчүүдийг бодох юм бол Нио тэ гурван найз охиндоо гурвууланд нь айгүй амар санаа тавьдаг юм байна лээ гарч ирэл гурвуулынгийн тосож аваад л тестэ the Prince Charming хийгээд л гурвуулынгийн хонгор минь my baby number 1 go ahead гэл baby number 2 go ahead гэл baby number 3 go ahead гэлтэй. Ёо амар тэгэл гурвууланд санаа тавьж байгаа нь бол харагдсан. Гэтэ тэгээ энэ асуудал дээр болохоор хүмүүс амар ингээд доор нь ингээд даапалаа бичсэн байсан шоглоод гурван хүүхэн. None of them are baddies. Гурван хүүхэн мөртлөө гурвуулаа аль нь ч бари биш юм байна. Бари гэдэг чинь бол амар гоё тийм тасархаа гэсэн хүүхэн байгаа шүү дээ. Тэнгүүд гурван найз охинтой байж ядаж нэгийг нь тэ айтайхан царайтай хүүхэн олоод авчиж чадсангүй гурлаа айгу сонин хүүхэн байж тээ гэдэг ингэж бас доромжилж бичиж байгаа хүмүүс өндөө байгаа юм байна лээ. Neo, welcome sir. Happy to see you in Paris. You're the best. Thank you. За манайхаа ингээд хамгийн сүүлийн хаа мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Айгу гоё сайхан мэдээлэл байгаа манайхаа. Are you guys ready? Guess who's pregnant? Хин жирэмсэн гэж бодож байна манайхаа. Yes, тэр бол би манайхаа. Анон жирэмсэн басан. Yes, I'm expecting. Get сужул яах вэ? No, it's not me, you guys. Би бишээ, okay? Анон арай одоохондоо жирэмсэн болоогүй байгаа. Болвол та нартай хэлнэ. Болоогүй манайхаа худаа тоглосон. Хин жирэмсэн болсон гэж бид бүгд айгүй хайртай, дорладаг. Айгүй гоё Victoria's Secret Angel халуухан model болох Barbara Palvin жирэмсэн гэдгээ ил болгосон байгаа манайхаа. Barbara Palvin, Dylan Sprouse хоёр сая яг энэ Cannes the film festival дээр ирсэн байгаа Францад. За тэгээд яг тэгж ирэхдээ тэрхүү тэ ивент дээр фестивал дээр ирэхдээ яг baby bump гаргаад тэ гизэн ингэ төдөөчсөн байгаа байхгүй. Яг төдөөсөн гизтэйгээ хурж ирээд ингэ хүмүүст яг жирэмсэн басан гэдгийг зарласан байгаа. Тэгээ анхныхаа нэг хөөхт нь үнэхээр гоё харагдчихсан. Айгүй гоё тийм цэгэр үгийн плажыг өмсчихсэн байгаа байхгүй. Тэгээ үнэхээр бүр нэг Cinderella ч юм уу бүр үлгэрийн харагдчихсан Barbara заяа бүр үнэхээр тэгээ угаасаа эмэгтэй хүн жирэмсэн болчихоор улам гоё харагддаг шүү дээ. Үнэхээр гоё харагдчихсан. Нэг л цаанаасаа л нэг glow хийгээд л те. Тэгэл Dylan Sprouse ч гэсэн тэгээ угаасаа айгүй аз жаргалтай happy байгаа нь харагдчихсан. Тэгээд айгүй хүрхэн цүдэжчихсэн байна лээ. Тэгээд энэ бол айгүй чухал. Энэ хоёрын хувьд бол айгүй чухал нандин байгаа. Яагаад вэ гэхээр Barbara чинь эрүүл мэндийн асуудалтай байсан. Тэгээ ийм одоо өвчтөй байсан гэж аахгүй эмгэгтэй. Тэр нь болохоор endometriosis гинэ. За би энийг бол яг ямар төрлийн өвчин гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би яг монгол руу орчуулах юм анаха. Монгол руу орчуулах гэсэн яг монголоор тэгж орчуулагдаад ах юм. Endometriosis гэж гарч ирж байна. Okay, I don't know. Тэгээ амарсан энэ эмгэг нь болохоор манайхаа юу гэдэг юм бэ? Хүүхэд одоо олох боломжийг нь айгүйх багасгадаг гэсэн.
яг тэр нөгөө нэг одоо эмэгтэй хүний нөгөө сав мавтай ингэж аяга холбоотой юм байна л да энэ хөвчн нь. Тийм болохоор ер нь ингээд хүүхэд одоо олох боломжийг нь маш багасгадаг гэсэн. Тэгээд тийм болохоор яг өөрсөндөө ингээд хүүхэдтэй болсон гэж байгаа болохоор айгүй одоо үнэхээр яг нандин мөч байгаа штэ тий. Тэгэд яг уу сая 2025 оны 8 сард яг энэ одоо эмгээгээ эмчлэх гээд одоо энэ хүү зүйлээ одоо remove хийх гээд тэр одоо энэ endometriosis гэдэг зүйлээ ингэж ахуулж болдго юм байна л да. Тэгээ энэ өвчний тухай нэрээ яг мэддэг хүмүүс байгаа бол тий үзэж байгаа үзэгчдээс маань мэдж байгаа хүмүүс байгаа бол доор яг ямар өвчин юм бэ гэдгийг сайн тайлбарлаад бичээд өгөөрэй. За ямар ч сан тийм мис тасалд орсон юм байна лээ. Энэ хөө өвчнийхөө дагуу ингээ 8 сарын 2025 оны 8 сард одоо мис тасалд орсноо Instagram дээр ингээ зарлж исэн. За тэг ямар ч сан тэр surgery нь бол амжилттай болсон юм шиг байлээ. Тэгээд ингээ айгу сайхан амжилттайгаар анхныхаа хүүхдийг expect хийж байгаа юм байна. Энэ хоёр маань тэгээд хоёртоо тэг Barbara Palvin, Dylan Sprouse хоёртоо баяр хүргье. Congratulations. Хов болох үеийн Musicology Channel-ing бүх үзэгчдээс энэ хоёртаа баяр хүргье гэж бодож байна. За тэг би яг энийг харчаад бодсон байхгүй юу? Саяхан би танаартай хүргэжсэн шүү дээ weekly recap дээр энэ хоёрын маань гэрт нь хулгайч ороод, дээрэмчээ ороод тэгээд бүр айгүй амар шөнийн цагаар тэгээд ингээд Dylan бүр ингээд юу яаж барьж аваад tackle хийж доош нь барьж агаад бууд хулгаж агаад цагдаа гэрийн эртэлтэй хүлээж байгаа тэгээ цагдаа хурж ирээд бариад явсан гэдэг те бодоод үзсэн. Тэгэхээр тэр үедээ Barbara жирэмсэн байсан гэсэн үг байгаа байхгүй те. Айгүй амартай эмгтэй хүнд чинь ямар ч хүнд бол те иймэрхүү зүйлтэй тохиол одоо учрахаар те дэрмэрэм гэрт нь ороод ирсэн бахаар айгүй амар л те traumatic зүйл байгаа. Гэтэ ялангуяа жирэмсэн эмгтэй хүнд бол ямар амар цохилтойсэн болоо те. Тэгээд ашгүй тэгээд хүүхд мөхтд нь одоо мөзөл болоогүй ингээд өнгөрсөн байна. Тэгээд тэрийг би бодоод яана тэгэхээр тэр үед надад жирэмсэн байсан биш ямар амар юм бэ гэж бодоо айгуусан сэтгэл сонирн болсон. Тэгээд ямар ч гэсэн ингээд эрүүл мэнд мэд байгаа нь яамаа даа гэж бодож байна. За манайхаа өнөөдөр ингээд та бүхэндээ бас ийм олон мэдээллүүдийг сайн өнгөрсөн лагт гарч ирсэн ийм олон мэдээллүүдийг хүргэлээ. Тэгээд та бүхэн маань энэхүү бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Хэр бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа боо subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболохой булангаараа цааш хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.